ихэнх ирчүүд маань яг үндэ эхнэрийнхээ тэр биеийн гаднах төрхөд тийм их өндөр ач холбогдол. Насан туршдаа нэг хүнтэй үнэнч байхын тулд ямар аргачлалуудыг хэдүүл ашигладаг. Ам секс хийж өгөх ёстой гэдгийг мэдээд байгаа. Хийгээд оролдохоор тэр тухайн ойр агш маань ариун цэврийн байдал бүр сэжиг төрөм. Зарим эмэгтэй хүн өдөөлт нь маш өндөр, тоормос нь маш бага. Өөрөөр хэлбэл зүгээр баг үнэртэй л ярахын төдий сэрлэн хөдөлдөг хүн гэсэн. Тийм эмэгтэй хүн бол эмэгтэй хүнд үнж явж чадахгүй. Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо та бүхэндээ өглөө өдөр орой шөнийн мэндийг хүргэе. Яг одоо Joshua-гийн подкаст эпизод 11 эхлэх гэж байна. За энэ удаагийн дугаар нэмэх 18. За ингээд маш эрхэм мөндөд нэгэн зочныг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ хүн бол sex coach, наран цацрал буюу та бүхний мэдхээр цацаа маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр цаг заваараа хүрэлцэн ирсэнд баярлалаа. За нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа баярлалаа. Подкастэнд нэвтрүүлэг. Ажил уран бүтээл одоо уран бүтээл гэж ярих уу? Таныг одоо энэ сексийг би урлагтаа бас зөвлөж ойлгож болдог гэж олон яруу найраг зохиол зөвлөлүүд дээр сонсч ирсэн байхгүй. Тэгэхээр таныг ч одоо sex coach гэж байна. Тэгээд уран бүтээл гэж бас хэлж болно л доо. Би өөрөө яг нөгөө зан төлөвийн хувьд бол өөрөө бас тийм креатор зан төлөвтэй юм байхгүй юу? Угаасаа тэгэхээр нөгөө миний гараас гарч байгаа юм болго ер нь өөрөө бүтээл гэж бодож бас нэлээд цаг зарцуулж ажилладаг байхгүй. Тэр утгаараас бүтээл гэж бас харж болно. Би сексийг хэлж байгаа юм л да шүү. Сексийг урлаг гэж ойлгож байна. Зөв. Урлаг гэж ойлгож болно шүү дээ. Яг тэгэхээр эн чинь бүхэл бүтэн хоёр хүнийг хоорондоо ингээд бүр цогцох нэгдэх хэмжээнд орж байгаа сэтгэл зүй бие маш олон юмнууд нөгөө физиолог эрүүл мэнд маш олон зүйл орж байгаа учраас тэр чинь ингээд нөгөө тунгийн тааруулна гэж үр бас урлаг байхгүй. Тэр утгаараа би анх удаа Монголд ингээд sex coach гэж байдгийг мэдээд танаар мэдчихсэн байхгүй. Дээрээс нь ингээд эмэгтэй хүн энэ талаар тий илүү юм задгаа гэх юм уу нээлттэй гэх юм уу яриаг танаас сонсч ирсэн байхгүй. Тэгэл энэ дээр чинь хамгийн анх нөгөө бид нар чинь эмэгтэй бидний соёл хүмүүжилт юу байдаг вэ гэхээр эмэгтэй хүн иймэрхүү зүйлийг олон нийтийн эргэслэр олонний өмнө гарч ярьж болдгоо гэдэг бид нар нөгөө соёлын хүмүүжилттэй хэлсэн шүү дээ. Гэхдээ эн чинь далд байх ёстой сэдв биш, илүү яаж боловсрал олгож одоо мэдээлэл өгж мэдлэг олгох ёстой уган сэдв багхгүй. Тэр чинь хүүхэд байхасаа нэг том хүний кино хараа нүдэд дарддаг, цугаа солилцдог гэсэн шүү дээ, тэ гэдэг шиг намайг Америкт тогтоол нь Америк зэгчүүд болохоор хүүхдүүдтэйгээ ярилцаж өгдөг юм билээ. Ярьж өгдөг юм билээ. Тэгээд таны хийж байгаа ажлыг бол би маш их дэмжиж байгаа. Тийм. Тэгээд яаж яваад энэ мэрэгжлийг сонгов? Өөрөө дуртай. Би өөрөө ер нь бол уламжлалт ангаах ухааны чиглэлээр суралцсан байхгүй эмч мэрэгчлээ. Зөв. Тэгэхээр нөгөө яг би физиологийн үүднээс бас суур ойлголт сайтай байна гэсэн үг ангаах талаасаа нэгдүгээр. Хоёрдугаарт миний бас өөрийн сонирхол асуудлаа шийдэх гэж явж агаад тэг яг энэ чиглэл рүү орсон. Тэгээд сая бас хэдхэн хоногийн бас нэг подкаст нь орсон л доо. Тэрэн дээр бас би нэлээд тодорхой ярьсан байгаа. Тэгээ юу гэхээр найз залуутай байсан одоо байгаа нөхрөөсөө өмнө найз залуутай найзалж байсан. Тэгээ тэр дунд нь байсан сексийн асуудлаа шийдэх гэж явж байгаа ерөөхдөө энэ сексийн боловсрал гэдэг юм руу нэлийн орсон юм түүхтэй. Тэгээд их сургуулаа төгсөхдөө дипломынхаа ажлыг яг энэ бэлгийн амьдралын чиглэлээр бас хамгаалжсэн өвөр Монголд. Тэгээд тухайн үед хамгаалж хат нөгөө багш нар маань бас ойлгохгүй, дагуулах багш байхгүй. Тэгээд нөгөө дипломын хамгаалтан дээр ингээ ярингууд одоо өвөр Монгол хүмүүс багш нар бүр ингээ ангаагаад баг ингээ хичээд ингээ би намайг баг ингээ дүнгээж тавьж чадахгүй хэмжээний өвөр монголчууд өөр нэг шүү дээ. Тийм байдлаас үүсчихсэн тухайд. Тэгээ бүр яг тэрнээс өмнөх юм бол энэ бэлгийн боловсрал гэдэг юмыг бэлгийн бишээ бие хамгаалах урлагаар дамжуулаад анх Солонгос хошоос 5 жил дараалаад яаж бие хамгаалах урлагтай холбогдох юм? Одоо Вонода гэдэг нэг тойрог хөдөлгөөн дээр суурилсан бие хамгаалах урлаг байдаг. Тэгээ энэ дэр нэг сэтгэл биеийн нэгдэл гэдэг юм аяг үздэг. Сэтгэл бие нэгдэжээж бие хамгаалах урлаг бол хамгийн төгс цогцлоор явагдана гэж үздэг. Тэгээд сэтгэл бие гэдэг маань цаанаас ирэмийн цохилтолгоо ярьдаг. Тэгэнгүүт ирэм гэдгийн цохилтолгооны хамгийн гол утга учир нь юу байдаг вэ гэхээр эрэгтэй нь гал, эмэгтэй нь ус, махбодтой. Тэр энэ ялгааг ингэж ойлгочих юм бол ирээдүйд чиний гэр бүл бат бөх байна. Тэг яг нөгөө
гэр бүлийг хамгийн бат бөх байлгадаг юм нь болоод бэлгийн харилцаа гэж байдаг. Гэхдээ энэ бэлгийн харилцаа бол чиний хувьд одоохондоо бага учраас чи сайн ойлгохгүй. Тэгэхдээ одоо чи энэ ингээд хоёр гал ус гэдгийн ялгааг аягүй сайн ойлгоод аваа. Гал нь бол ингээд маш хурдан асдаг, хурдан утардаг. Ус бол халахтаа удаан. Тэгээ нэг халчих юм бол хөрхтөө бас удаан ч гэдэг ингээд ялгааг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо бэлгийн чиг хандлагын тэр ялгаа зөрүүтэй байдал тий. Тэгэл одоо юу гэдэг дээрээс нь бас арц ёроолын булчин чанга байх юм бол гэр бүлд нь хэрхэн яаж нөлөөлөх вэ энэ гэдэг дандаа нөгөө бие хамгаалах урлагаар дамжуулаад шууд ингээ ил секс ерөөсөө ярихгүй одоо ингээд шууд тасгал хэлнэ шүү дээ ингээ голын урсгал сөрүүлээд яг ингээд нөгөө доотлын арц ёроолын булчин чангалд ингээ суултаар суулгах юм. Тэнгүүт энэ булчин ирээдүйд одоо чамайг хүүхд төрүүлэхэд болно. Төрсний дараа эргээд гэр бүлийн бэлгийн амьдралд чи ингээ насан турш чи хэрэгтэй хамгийн сайн ганц булчин байгаа. Энийг л чи одоо сайн аргилж яваарай ч гэдэг юм. Тэр үед нь би ч ойлгохгүй шүү дээ жоохон байсан учраас. Тэгээд 5 жилд ч одоо нэг 14 5 6 хавцаал үе юм яриад байгаа байхгүй би. Тэгээд ихэр анх бол бэлгийн боловсрол тэгж авсан байна. Тэгээд бүр тэрнээс өмнөх юм бол нөгөө нууц үлээ ямар хүнжил халуун хүнжилгээ сонирм юм байна шүү дээ. Тэр сонирм гайгаар уншчихсан. Тэгээд тэр сонирм ингээд чи 0 0 да манайх чи 0-ийн арталт ингээд бүр багцаар ингээд хойлоод тавьчихдаг. Тэрийг чин гаргаж ирж ингээд 0 дороо л уншдаг. Гэх мэтлэн ингээд одоо ингээд бодохоор аюу олон ингээд юмнууд нэгдчихэж энэ зам руу оруулсан байна л да. Тэг яг хоо нөгөө хэлэхэд одоо телевиз үзэж байгаа хүн болгон энэ дэлхий дээр хүн болгон л одоо энэ амьдралын үйл явцаараа нас тeenage-тэй нас руугаа ороо. За тэгээд ингээд нас биед хүрээд бүгднгийнх нь амьдрал бие физиологид ингээд тохиолдож идэг, бодолд нь бодогдож идэг зүйл шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол нөгөө монголчуудын хувьд жоохон далд байгаад дайсан л болохоос биш. Одоо ер нь бол цаг нь болцсон. Бидний энэ талаар маш сайн мэдлэг боловсралтай болж иж энэ гэр бүл салтуудыг зогсоох. Манай подкаст яг нийгмийн сэтгэл зүйн чиглэсэн үндсэн концепцтэй подкаст байхгүй. Нийгмийн сэтгэл зүйч хідэн талаас нь хэдүүлээ ярьж болно те. Тэгэхээр яг одоо энэ өнөөдрийн маань сэдв бол хөшигний цаана байдаг амьдралын талаар ярих гэж байна. Тэгэхээр бусад подкастуудаар ярьсан зүйлүүдээс чинь би яриулмаагүй байгаа учраас хоёулаа шууд гүнзгий яваад орчээ. Тэгээд таныг танилцуулаад бэкграундыг чинь мэдээд авчлаа. Аль хэдийн хүмүүс мэдж байгаа. Маш их бас шүүмжилж дагуулдаг, маш их бас дэмжлэгч дагуулад бас сенсацтай яваад байгаа шүү дээ таны хувьд бол тий. За. Энийг юу явуулахад бас арай гайг болж байна. Гайг болж. Харин хүмүүс эхэндээ ингэж шүүмжилж байгаа сүлдө ядраа тэгээд дөжрөө тэгээд нэрж тэндийг отч тийм шиг. Тий. За тэгэхээр шууд ийм сэдвээс эхлэе. Хөрөлтийн үе гэж юу байгаад байна. Одоо нэг 30 нас жоохон гараад ч гэдэг юм уу хүмүүс нэг 5 жил 10 жил ялангуяа 10-аас дээш жил амьдраад эхлэхээр нэг жоохон бэлгийн харилцаа хугацаанд холдох тий хүссэмжит байдал багасах. Тэгээ энэ талаар яриагаа хэлээ. За энэнийг ярихын тулд энэ бол яг хөрөлт гэдэг юм чинь хүн одоо яг чиний сайн хэлж байгаагаар 30 гараад ч юм уу тэр үе тохиолдох гэхээс илүү ерөн зүгээр яг нийт бэлгийн амьдрал эхэлсэн хугацааг за анх одоо 18-т орлоо эсвэл 20-т орлоо ч гэдэг юм тий. Тэгээд бэлгийн амьдралд үргэлжилж байгаа нийт хугацаанд бол хизээч тохиолдож болно гэсэн үг. За нэгдүгээрт хоёрдугаарт яг энэ хөрөлт дээр түлхүү эмэгтэй хүнийг бас яриул илүү зүгээр байгаад тий. Яг тэгэхээр нөгөө эмэгтэй хүний өөрийнх нь бүтц нь бол яг адилхан эрэгтэй эмэгтэй хоёр хүн. Тархины бүтц. Гэхдээ нөгөө ажиллаж байгаа зарчим нь жаахан өөр учраас хоёр биенийхэн тэр нэг юм хүүсийн тархины хүүсийн онцлог гэж бас нэг юм яваад байгаа байхгүй юу. Энийг бас хүмүүс сайн мэддэггүй байж магадгүй. Тархины хүүс буюу өөрөөр хэлбэл бидний харж байгаа энэ эрэгтэй эмэгтэйг тодорхойлоод байгаа энэ доогуур байгаа энэ хүүс байгаа шүү дээ. Тэг бэлэг эрэгтнэр нь бидний хүүсийг тодорхойлоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг үүндээ болохоор энэ чинь Рубен Гүр гэдэг хүн Пенсильвани их сургуулийн хүмүүний чинь тогтоогоод ерөөс тархины хүүсээр нь хүний хүүсийг тогтоох гэсэн нэг ойлгосон байгаа байхгүй юу. Тодорхой ойлгосон байгаа. MRI PET гэдэг шинжилгээгээр. Тэгэхээр энэ үрийг гарч ийн нөхөр харахад эрэгтэй хүн байж болно. Гэхдээ тархин эмэгтэй. Бэлэг эрэгт нь эрэгтэй гэсэн үг байхгүй. Харагдах хүүс нь эрэгтэй мөрчлөө тархин эмэгтэй. Эсвэргээрээ харах хүүс нь эмэгтэй мөрчлөө эрэгтэй тархитай гэж болно.
Тэгээ эцсийн дүндээ яг энэ хүн тархин ямар хүүстэй гэдгээс маш олон зүйл шалтгаалаад байгаа гэсэн. Тэг чи нөгөө ээл мэйл болоо явчихж байгаа шүү дээ. Зарим хүмүүс гей. Тийм. Одоо жишээлбэл тэр гей гэдэг байгаа чинь юу гэж үүсэж ин гэж үзэж ин гэхээр 6-7 хоногт одоо ээж хаан хөвлөд дөнгөж үүсэж бүрэлдэхэд тэр хэрвээ эрэгтэй хүүс байвал тестостерон даавар маш хэмжээгээр шаардлагатай байх үед нь тэр дааврыг ялгаруулахад нөлөөлөх хэмжээний одоо сэтгэл зүйн өвчтэй ноцтой одоо гэмтэл учрах, сэтгэл зүйн их дарамт, депресс, за эрүүл мэндийн хувьд хүчтэй одоо нөгөө өвчин зөй өөрч гэдэг юм те тэр даавар ялгархалт нь нөлөөлж байгаа ямар нэгнээс болоод хангалттай тестостерон авч чадаагүй бол тэр хүүсийн хувьд эрэгтэй байж болно. Гэхдээ тэр нөгөө тестостерон давмгаалсан биш учраас эмэгтэйлэг тарихтай төрчихөж байгаа байхгүй. Эрэгтэй хүүстэй мөртлөө эмэгтэйлэг тарихтай. Тэгэхээр тэр хүн маань харахад эрэгтэй мөртлөө дотроо л өөрийгөө эмэгтэйлэгэр мэдэрдэг. Энэ болохоор төрмөл те. Төрмөл. За. Төрмөл. Олдмол гэж байгаа. Олдмол гэдэг нь ер нь бол байгаа. Гэхдээ ихэнх нь одоо энд хамаарна гэсэн үг. Тэгээ энэ төрөлхийн гэдэгт нь. За тэгэнгүүт одоо нөгөө түрүүний чиний нөгөө асуудаг хүрэлт гэдэг юм дээр яагаад эмэгтэй хүмүүсийн дээр төлөхөө одоо нөхөр эмэгтэй хүний чинь нөгөө тэнгүүт энэ дээр бас нэг юм асуудал гарч иртээ. Тарих өөрөө хэдэн жилийн хувьслын явцад өөрөө бүрэлдээд яг одоогийн байгаа юм байна л да. Өөрөөр хэлбэл тарих өөрчлөгдөд маш их хугацаа хэрэгтэй юм байна. Доороо хийж 500 жил, сая жилээр яригддаг юм байна л да. Тэрнээс нэг хэдхэн 100 жилийн дотор тарих өөрчлөгддөг юм байна. Тэгвэл эмэгтэй хүний тарих, эмэгтэй тарих гэж байгаа шүү дээ. Би эмэгтэй бэлгэрх нэрээс яриг байгаа шүү дээ. Эмэгтэй тарих юунд хувьсаж хөгжсөн бэ гэхээр эмэгтэй тарих гэдэг нь ихэнхдээ бол яг гаднаас харагдахад бол ийм бэлгэрхтэндээ мөртлөө эмэгтэй тарихтай хүнийг түлхүү ярьж байгаа гэсэн үг. Тэд нар маань яадаг вэ гэхээр дандаа хүүхэд төрүүлдэг, өсөгдөг. Тэгээ энэ олон зуун жил, олон сая жилийн туршийн үндсэн үйл ажиллагаа нь биологийн үүднээс яг гол зорилго нь энэний төлөө оршиж ирсэн байгаа байхгүй. Тийм учраас окситоцин гэдэг даавар давмгай тэр одоо дааврын одоо захиргааталтнууд их юм явагдчихэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл ойр дотн, хамаарал, хайр халамж, дотн мэдрэмж гэдэг юм бол тэр хүний хамгийн чухал зүйл. Яагаад тэгэхээр үр хөвгтө өсөхөд энэ хэрэгтэй байсан учраас тарих нь ингэж хувьсаж өөрчлөгдсөн байхгүй. Эрэгтэй хүн болохоор тестостерон даавар. Яагаад тэгэхээр гэр бүлээсээ гарна, овг аймгасаа гарна, нөгөө ан амьтантай тулалдна. За тэгээ нөгөө уул хадаар хийсэн, ангуучилж явна. Дандаа нөгөө ир зориг шаардсан ийм зүйлээс болоод энэ олон сая жилийн туршид булчин шүрмэстэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө тестостерон даавар нь давмгаалсан гэсэн. Энэ хоёр дааврын ингээ ялгаатай байдлаас үүдээс тархины ажиллаж байгаа байдал нь арай өөр болсон. Тэгээ энэ хоёрыг ойлгох нь өөрөө хөрөлтийн хамгийн чухал зүйл байгаа даахгүй. Хүрэлтгээр харахаар бол ингээд секс үйл ажиллагаан дээр хүрэлт харагдаж штэ тий. Биений өсөхгүй байгаа юм шиг харагдаад. Гэтэ энэ бол нөгөө мөсөн уулын дээдлийн ил харагдж байгаа хэсэг буюу яг цаанаа далд юм юу болоод байна вөхөр тархины үйл ажиллагааны ялгаатай байдлуудаа ойлгох хүлэмжшүүрэг ус болоод нэг нэгэндээ гомцсон, гунирхсан юм олон жил ингээд жижигэр хоригдлогдож явсаар хагаад жишээлбэл эмэгтэй хүний хувьд яах вэ гэхээр ойр дотн хамаарал гэдэг юм хамгийн чухал учраас сексийг эхлээд хайр, инхрийлэл, халамж тэгээд бэлгийн харилцаа үргэлжлэх ёстой гэж ойлгодог. Эсвэргээр эрэгтэй хүн болонгот секс гингүүд шууд бэлгийн ажиллагаагаар ойлгодог. Нөгөө ойр дотн хүрэлцэх инээдрэг гэдэг юм чи эрэгтэй хүний тийм чухал биш. Яа тэгэхээр тестостерон даавар давмгай учраас яг тэрний дааврынхаа нөлөөгөөр ерөөсөө шууд бэлгийн харилцаа руу шууд ордог. Тэгж хүрэлцэх, инхрийлэх, хүнсэх, гоё үг хэлэх гэдэг бол тэр хүний хувьд тархинд нь тийм угаасаа юм байхгүй гэсэн. Ялангуяа эрэгтэйлэг тархитай эрэгтэй хүнд. Тэнгүүд нөгөө энэ шууд хийчих гэдэг. Ялангуяа ингээд хүрэлт үүсцэн хамгийн сонин заяа яг ингээд хүрэлт үүсцэн хоорондоо таарамжгүй харилцааны үед ялангуяа эрэгтэй хүмүүс энэ харилцааны асуудлыг шийдэхдээ шууд ингээд бэлгийн ажиллагаа хийх гэж ярьдаг байхгүй. Одоо ялангуяа манай нөхөр ч гэсэн амьдрал дээр бас гэдэг хаяа ингээд муудал сайдлах юм гарна штэ санхүү өөр хүүхэд одоо юу гэдэг. Тэгэнгүүт үйл ойлголцол үүслэ гэж бодоход нөгөө эмэгтэй тархиныхаа үүднээс би ч одоо жишээлбэл за чи яасан гэд миний мэдрэмжийг асуухыг би хүлээхэд эсэргээрээ оройн гарна явдаг байхгүй. Тэгсэн мөртөө эвлэрээгүй байгаа шүү. Эвлэрээгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр яаж секс хийх юм бэ? Хийсэн ч тэр чин нөгөө амттай биш. Эрчүүдийн нэг юм харах байдаг байхгүй. Одоо ингээ манай найзууд ингээл нэг оройтол гарлаа штэ тий. Гараал ингээд жоохон оройтож орж ирнэ. Их нэртэй загнуулна. Замагдгүй нэг сахилахгүй нэг ууж мутсан ч гэдэг юм уу те. Тэгээд гэр бүл асуудал байсан. Асуудал маргаа байсан шүү дээ те. Тэгэнгүүт тэгдэг хөхгүй. Тэгээд ярьж байгаа шүү дээ. Ирчүүд ч бас өөргөө ярина шүү дээ хоорондоо. За тэгэл нэг яачаач те. Тэгэх юм бол тэгэл цаашаа гайгүй болчих шүү дээ. Тэгэнгүүт яг хаа ихээр эрэгтэй хүн эмэгтэй хүн гэдэг айгүй гоё хийгээд өгөхөр
Тийм тэр нөгөө эвлэрэх олон төрлөөр хүн эвлэрч болно шүү дээ тий. Тэнгүүд бас шууд нөгөө баахан юм ярьж нэгээс баахан ос тайлж эвлэрэх байсан бол зарим тохиолдолд тэгэл шууд ингээд нөгөө асуудлыг хайлуулад тэгэл за гээл ингээд тэгж эвлэрэх бас тохиолдлууд байдаг. Тий. За хоёулаа одоо хөрөлтийг болохоор та гоё яг хүний тархитай холбоотой ялдчихгүй эмч хүн болохоор яг углуургаар нь гоё тайлбарлаж өглөө баярлалаа. Би энэ талаас нь өстой бодож байгаа юм байна. Хоёулаа болохоор одоо нөгөө өөдөлттаас болж тий одоо яг нэг үйлдэхэд хүний бие биентэй хайртай байсан ч гэсэн махан биеийн өөдөлт гэж байж болох уу? Окей. Махан биеийн өөдөлт гэхээс илүү тэрийг өөдөлт гэж ойлгож өөртөө тайлбарлаж байгаа нэг чухал. Ер нь ямарваа нэг үйл явдлыг хүн аль талаас нь харж өөртөө тайлбар өгч ийн гэдэг чинь тэр үйл явдлын утга учирыг янз янзаар тайлбар өгч ийн гэсэн. Жишээлбэл нэг хос байлаа гэж бодоход бие биенээсээ өөдөж байна. Би одоо эхнэрээсээ өөдөж байна гэдэг тайлбарыг өөртөө өгсөн байж болоход яг тийм кейстэй эрэгтэй хүн одоо тэр тухайн үйл явдлыг эхнэрийн сэтгэл санааг би жоох ойлгохгүй байгаа ч юм уу. Эсвэл шин соргогийн хэрэгтэй байгаа ч юм уу гэдэг юм ингээд янз янзаар хүлээж авах ойлгох магадaltaй гэсэн. Тэгэхээр энийг энэ яг юун гол нь нөлөөлөд байна нөхөр бид нар ингээд хосууд ихэнх нь өдөр тутамдаа нэг жижиг шажиг юмыг байнга хийхгүй байгаагаас үүдээд эмэгтэй хүн жишээлбэл тэрийг цуглуулсараад гомдол үсээд тэгээ яг нөгөө тархил ярина л та эцээцтэй. Яг тэгэхээр энэ бүхний чинь эцсийн шийдвэр тархинд болж байгаа учраас тархи яаж ажилтдаг вэ гэхээр яг л нөгөө одоо л ингээд бид нар ингээд харахаар айгүй хөгжсөн харагдаад байгаа байхгүй IT хиймэл оюухан яриад байгаа ч гэсэн те тархины яг үндсэн ажиллаж байгаа процесс чи өөр үндсэн тархиаар ажиллаж байгаа буюу хамгийн балар эртний үед ажиллаж исэн тархи одоо ч гэсэн яг ижилхэн ажиллаж байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр ерөөсөө л аюул ирлээ тэмцэх юм уу цухтах юм уу? Эсвэл би ерөөсөө энийг тэмцэж чадахгүй би хүчээр ерөөсөө давхгүй байна гэдгийг ойлгоод яг ингээд хөшөх. Ерөөсөө ийм гурван процесс дээр ажиллаж байгаа байхгүй. Тэгэнгүүт эмэгтэй хүний хувьд жишээлбэл ихэнх нь ингээд 80-аас 90% зөвхөн эмэгтэй хүн гэлтгүй ер нь эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Сүүлийн үед одоо стресс гэдэг юм чи өөрөө 80-аас 90% нь бэлгийн одоо дур хүслийг бууруулах юм гол шалтгаан болоод байгаа. Өөрөөр хэлбэл стресс гэдэг чинь юу юм бэ гэхээр гаднаас авж байгаа энэ 5 мэдрхүүгээр авж байгаа бидний мэдрэмжүүд үзүүлж байгаа бидний хариу үйлдэл байхгүй юу. Тэгэнгүүт энийг чинь стресс гэж үзэж штэ. Өмнө нь болохоор балар эртний үед бид нар чинь хитгэн арслан дайрлаа, айлаа, цухтлаа тэрний хэдхэн минут л үргэлжилсэн тийм үү. Тэгэхээр одоо ч юм болохоор мөнгө санхүүгийн асуудал хэдэн жил ингээд дамж байна. За тэгэл одоо нэг орон байраа шийдэх гэж байгаа асуудал хадмууд тэгээ нөгөө хамтдаа хоёулахнаа нэг орон гэрт ингээд амьдарч байгаа. Өмнө нь болохоор овог аймгаар амьдардаг байсан. Тэгээд нөхөр нь байхгүй байлаа гэж бодоход хажуудах хинтэй ч хамаагүй яриад ингээд өөрийнхөө сэтгэл санааг хуваалцдаг байсан байхгүй мэдрэмжээ хуваалцдаг байсан юм хэтэн. Тэгэхээр одоо болохоор нөгөө хүүхд тэгээ төрсэн эхнэрүүд ялангуяа гэртээ байж байгаа эхнэрүүд тэгээ нөгөө нэг юм жижигхэн дөрвөлжин хан дотор харилцаа байхгүй. Тэгэхээр яг энэ олон юм чинь өөрөө хосуудын дунд стресс болж орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ стресс болж орж ирээд тэр нь ингээд жижиг шажгаар нөлөөлөл хахаар тэр нь хоёр биендээ ямар нэгэн байдлаар холбоос үүсэх нь багасаад эхэлнэ гэсэн үг. Сэтгэл хөдлөлийн хувьд хоорондоо холбогдох, гагнагдах юм сулраад тахаар чиний төлөө би таалагдахын тулд жишээлбэл би одоо хоёул эхнэр нөхөрөл гэж бодоход би энэ намайг ойлгохгүй хаад би энэ төлөө яг юу хийх ёстой гэдэг хандлага руу ороод ирэх гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл чамайг стресс гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эхнэрийн зүгээс чамайг бол харслан гэж үзэж байгаа байхгүй. Балар эртний тархиар ярих юм бол чамайг аюул гэж харж байгаа байхгүй. Загинчих гад гэдэг штэ эрчүүдж бай, эмгтээчүүд ч бай тэ. Тэгэнгүүт ингээд нөгөө хамгаалах механизмд орж байгаа. Өөрөөр хэлбэл чамайг аюул гэж харцсан тохиолдолд энэ хүн бол сексийн хувьд чам руу ямар нэгэн тийм эерэг хандлага бол хязгаарч гарахгүй гэсэн. Дандаа хасах дээр явна гэсэн байхгүй. Амархан өдөөгдсөн ч гэсэндээ бие бариастай одоо хамаг нөгөө тоормос дээр гიშгээ те ерөөсөө тэгж юу гэдэг энэ хүн аюултай учраас би тайван байна, би гэртэй байна, би ямар нэг аюулгүй байна гэдэг мэдрэмжгүй тийм сэтгэл зүйтэй тийм мэдрэмжтэй явж байгаа эрэгтэй эмэгтэй айл нь сексийн харилцааг эргээр таатаар хязгаарч хүлээж авахгүй. Тэгэхээр яг ийм үед бие биенээсээ уйдсан гих хандлага гэл өөртөө тайлбарлаад өгч штэ мэдэхгүй юм чинь те. Яагаад тэр би хүсэхгүй байгаадах энэ хүн ингээд дотроо бодож байгаа штэ. Яагаад ч нэг л биш те. Уйтгартай те яг нөгөө нэг л хивэн те. Ясам дээр битэрийн хооронд байгаа нөгөө санхүүгийн болон нөгөө олон асуудлууд чинь
тэрэнд нөлөөлөд байгаа. Одоо сэтгэл зүйн хувьд нөлөөлөд байгаа юм биш үү? Тийм. За тэгэхээр эндээс хэдүүлээ бол мэдээж тэр асуудлуудыг дундах харилцааныхаа гэр бүлийнхаа асуудлуудыг шийдэж нэгдүгээрт энийг задлах, тайлах бах тий. Гэхдээ би шударгал асуу. Гэхдээ за 10 жил, 20 жил нэг л хүнтэй секс хийлээ. Нэг хитэн байрлалаар яг нэг үнэр. Тэ? Олон ирчүүд ярьдаг байхгүй хоорондоо. За нэг хүнтэй насан турштай. Тийм ч үгүй яригддаг асуудал шүү дээ. Тэ. Гэхдээ яг би бүх ирчүүдийг төлөөлөөгүй. Гэхдээ олон залуучууд ярьдаг. За насан турштай нэг хүнтэй ч байна гэж юу авах вэ? Тэ? Тэгэхээр ер нь бол цэвэрхэн л яахгүй болохгүй шүү дээ гэдэг яриа бол нөгөө байдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг? Энэ юу гэдэг нь тэгэхээр таны ярьснаас гадна бас махан биений ийм уйдаан одоо тэр өнрөөс тэ тэр арснаас тэ тэгэл ингээ харсан чинь энэгээр дүүрэн нөгөө талаар дүүрэн би бэлчиж гэнэ гэдэг шиг тэ сайхан дуу мал ингээл явж штт тэ гэдэг шиг. Тэгэхээр энэ махан биеийн уйдаан гэж байж болох уу? Энэ үнэн үү? Насан туршдаа нэг хүнтэй үнэнч байхын тулд ямар аргачлалуудыг хэдүүл ашиглах уу? Окей. Аргачлал гэдэг дээр энэ дээр эмэгтэйчүүдийн хувьд болохоор бие махбодтой сайхан байсан ч одоо жишээлбэл хоёулаа жишээл эхнэрээсээ уйдаад арай илүү бие хааны хувьд уйдсан учраас арай илүү сайхан биетэй эмэгтэй тунтлаа гэж бодъё. Тэгэл хамгийн нийтдээ заяа тэр эмэгтэй өөрөө тэр сайхан мөртлөө дотроо яг хоёрын дунд жишээлбэл дөрвөн бэлгийн харилцаа таашаалтай байсан байж болох ч гэсэн тэр эмэгтэй хүний хувьд бас ямар сэтгэл зүй явж идэг вэ гэхээр хичнээн сайхан байсан ч гэсэн бие голох үзэгдэл явж идэг гэсэн. Бие голж идэг гэсэн. Эмэгтэй өнөө? Тийм. Яагаад тэгэхээр нөгөө нийгэм гэдэг чинь өөрөө хүнийг одоо тийм тогтсон хэм маягт байнга уйж идэг гэсэн үг. Чи том хөвгтэй биш л бол чи ийм өндөр сайхан гойлог биш л бол чи тийм тий. Тэгэл өөрөөсөө одоо чинь турхаа эмэгтэйчүүд модонд орцсон. Тэгэл нөгөө одоо шилэл миний өндөрт одоо би чинь 158 гэхэд чинь миний өндөртөө дээрээ нэг 60 кг-тай өөрийгөө баг гахаа шиг мэдрэн шүү дээ. Тэнгүүд баахан инстаграмаар гоё хөгтөд харагдаад байдаг. Тийм. Гоо сайхны хим хэмжүүр гэдэг чинь яг ийм л байх хэвээр юм гэж байгаа юм шиг л одоо мэдээллийн хэрэгсэл хаасаагүй бөмбөгдөж байгаа. Тэрэнд нь автдаг гэсэн үг юм хтүү. Тэгэхээр уйдалт гэдэг дээр одоо шилэл тэр залуу сайхан биетэй охин гой биетэй хүүхэн харилцаанд орлоо гэж ботход тэр үедээ таашаал өгж байгаа юм шиг боловч яг миний өөрийн бас ажилдаг эцсийн гол зорилго бол яг энэ дээр ажилдаг байхгүй юу. Яаж гэр бүл болцох асуудыг бэлгийн харилцаанасаа уйдахгүйгээр тэрийг нь урт удаан хугацаанд авч явахт нь туслах вэ? Ерөөсөө миний эцсийн зорилго бол ерөөсөө энэний төлөө л ажиллаж байгаа. Тэгээ энэний суур үндэс нь яг одоо чиний нэг асуудаг яаж шийдэх вэ гэж уйдалт бол байна. Энэ бол хоёулаа хөрөнгө оруулалт хийхгүй цагт үүснэ. Аль нь заавал хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Цагаараа анхаарлаараа. Тэгээ жишээлбэл энэ зөвхөн махан биеийн яригдах асуудал биш байхгүй. Махан биеэрээ уйдна. Яа тэгэхээр чи нөгөө 5 мэтрхүү өөрөө секси харилцаанд оролцож байгаа шүү дээ. Тэгээ чиний нүдэнд харагдаж байгаа юм таашаал өхөө болчвол секси харилцаач мэдээж таашаалгүй болчихно. Тэгэхээр өөрөөр хэлбэл жишээлбэл эхнэр нь одоо юу гэдэг төрөөд бие махбод нь таргалаад ч гэдэг юм уу тий. За ингээ хэлбэр галбарт нь өөрчлөлт орчлоо гэж бодъё. Тэгтэл яг үүндээ бол одоо ингээ судалгаануудыг харж байгаа. Яг үүндээ судалгааг нь харахаар гэхдээ энэ бол Европт хийсэн судалгаа л да. Ихэнх ирчүүд маань яг үүндээ эхнэрийнхээ тэр биеийн гаднах төрхөд тийм их өндөр ач холбогдол өгдөг. Бүр нөгөө нэг үнэхээр 85 байж байгаа 130 болчоог бол 70 байж байгаа 130 болчоог бол ихэнх эмэгтэйчүүд нэг 10-аас 20 ил нэмж байгаа шүү дээ. Бүр айхтар ач холбогдол өх нь бага байдаг. Одоо их судалгаа харуулсан байгаа байхгүй. Тэгтэл эмэгтэй хүн болгон өөрийгөө насан туршдаа төрсөн төрөөгүй өөрийнхөө бүх юмыг голоо явчихдаг. За ингээл дээрээс нь ахуулаад өсний өнгнөөс ахуулаад за тэгээл нүүд хамар тэгээл уруул том жижиг гэл ерөөс ингээд бүх юмаа ингээ голоо явж идэг ийм одоо нийгэмд амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо урт хугацааны хувьд яах вэ гэхээр хосууд маань секс амьдралдаа юунд анхаарал төвлөрүүлмээр байна вэ гэхээр дуур тавих гэдэг юм дээр л ач холбогдол өгдөг. Дуур тавих нь мэдээж чухал. Гэхдээ дуур тавих нь одоо шилэл ихэнх эмэгтэйчүүд дуур тавьж чадахгүй. За тэнгууд энэ уйдалтай чинь гол юм яах вэ гэхээр урт удаан хугацаанд яг юу руу зорж бэлгийн харилцаагаа хийх гэдэг чинь аюул чухал. Зүгээр дуур тавилт руу зорж хийх юм бол
Гэтэ тэргүй тэр чинь хийхдээ аваад байна. Авчлаа. Одоо тгий яах юм? Одоо ханчлаа гэдэг ийм рүү орчод байгаа байхгүй. Тэгэхээр дур тавилтын зорилго нь эцээ явсараад энэ эрүүл мэнд рүү ордог. Нэгдүгээр, хоёрдугаарт эцээст энэ юу ордог гэхээр яг нөгөө пазл нэг нэгээр нэвлүүлээд сүүлдээ ингээд зураг ингээд тодроод харагддаг шүү дээ. Яг тэрэн шиг өөрөөр хэлбэл бэлгийн харилцаагаа арай өөр төвшөнд хөгжүүлж явбал хоёр талаасаа өөртөөхөө тэр сэтгэл хөдлөл мэдрэмж бүх юмудаа нэг нэгээр ингэж хольж ингэж хутгаж пазл нэвлүүлж явсаар агаад яг нэг цогц нэг бие, нэг цул болж байгаа юм шиг тийм мэдрэмж рүү орно гэсэн. Өөрөөр хэлбэл миний өнөөдөр яг хамгийн санаа зовоод сэтгэл зовж байгаа зүйлийг хажуудах хүн маань хилүүлдэггүй мэддэг. Жишээл орой хоол хийлээ гэж бодоход би одоо жишээлбэл юу гэдэг нэг ялцсан тийм нэг шүлтэй хоол мөртлөө яг шүлэн тодорхой гараагүй. Тэгсэн мөртлөө нэг юм цуцсан шиг хэлбэрийн тийм хоол нь би дургүй байлаа гэж бодоход манай нөхөр надад хоол иж өгөхдөө яг гоо шүлийг гараад хийдэг ч юм уу. Юунд дуртай, юунд дургүй, зан төлөвийн онцлог гэдэг маш олон нарийн деталь юмнууд руу ингээд бүр нэг бүршлэн холбогдох юм процесс сайн хийгдчихэж секс чи ингээд дараагийн түвшинд очиж байгаа гэсэн баг. Өөрөөр хэлбэл нэг удаа тавьж чаддгүй ихэнх хүмүүс нэг удаа тавьдаг болно гэсэн үг хоёулаа. Дараагийн нөхцөл тэр нь 2 3 гэдэг ингээд дараагийн шитрүү орно гэсэн үг байхгүй. За тэгээ бүр дээшлэх юм бол нөгөө секс энерги гэдэг юмараа хоёр бинийг ангаах түвшинд очиж гэсэн. Хамгийн гол энэ удаан хугацаа шаардлагатай. Энэ өөдөлтийн тал дээр би бас нэг судалгаа уншиж ирсэн. Энэ Европт ялангуяа одоо энэ Англи энэ Европын орнуудад юу болоод байна гэхээр хосууд маш олон жил хандлаад тэгээд бие биендээ бол хайртай. Гэхдээ махан биений хувьд бол юм нөгөө attractive байдал нь багасаад тэд нар ч айгуу тийм бүх юмдаа анхаардаг хүмүүс шүү дээ. Харилцаанд анхаардаг, сэтгэл зүйчдэр очдог, энэ соёл хөгжсөн, олон жил болсон ийм орнууд байгаа. Тэгэхээр өөрөөсөө асуунтай маш шудраг хүмүүс байдаг шүү дээ. Бас ихэнх нь. Тэгээд би яагаад энэ их нэртэй ингээд яагаад байна? Би яагаад өөр юм хүсээд байна гэд ингээд өөрөөсөө асуугаад хоорондоо ярилцаад хоёулын асуудлаа яаж шийдэх үү гэд хамтдаа нөө секс коуч, сексологч хүмүүс төр очт юм байл. Энэ өөртөө ойлголттой. Гэхдээ зүгээр тэр арга хэмжээ авахгаад хүн дээр очт юм бэл. Тэнгүүт бүр доктор дээр хүртэл очино. Тэр ингээд байна те. Ингээд тавьж таа болчлоо ч гэх юм уу. Эсвэл хүсгээ болчлоо те. Гэсэн мэт бид дөнгөж 40 настай. Тэ. Тэгээ нөхөр нь бас нэг удаа ингээд хуурцнаа их нэртэй хэлээд уучлах гуйцсан. Цагтлаар амир хөөрх ингээл те. Тэр чинь ингээд юм шудраг би энийг авч явахгүй болохгүй ингээл. За ингээд өөр хүн дөр бол би болж илээ ч гэдэг юм уу те. Тэр чинь янз янзэл кейсүүд гарч ирж шүү дээ. Нэг ингээд ярьчих те. Тэн дээр бүр ингээд зөвлөгөө өгөөд тэгээд анханаас нь ингээд зааж өгт юм бэл те. Тэгээд нэгдүгээрт бие тосолч гэдэг юм бүр ингээд элементарны та ингээд та байнга хүсээ ингээд тусчээ. Тэгээд нэгээр нь ярилцаа танд ямар одоо дурдчаалт ямар залуу таалагддаг ямар бүсгүй таалагддаг та яг үсэд юу болохгүй байгаа те. Тэгвэл эхнэрийнх нь амар үсрэхэг гинэ. Зарим Европ хүмүүс чинь тийм шүү дээ. Үс нь ингээ хатгаад байт юм а. Тэр хэлэхээр би гомдчих юм болов уу гэдэг. Тэгээ тэрийг гэдэг ч юм уу те. Эсвэл нөхөр нэг жоох үнэртэй ч гэдэг юм уу те. Энэ асуудлууд ингээ хэлээд өгдөг нөгөө тэгвэл хооронд нь нөгөө хүн чинь ингээ гой зурчлаад өгчөж байгаа байхгүй. Би биндээ хэлэхээр гомдчих гээд шүү дээ. Би чист амар өстэй байна гэдэг гарч те. Ийм байдлаа бас им өгд юм бэл. Тэгээ тэр им нь бүр сүлд нөгөө гудамжинд гарч зарагдаад drug enter харт тамхины төрлийн drug enter болж хувираад ингээд явсан түүх хүртэл байдаг. Тэгэхээр энэ бол бүр эртээр үеэс ингээд яригдаал хоёлаа л одоо ярьж болсон яригдаал яваад байгаа юм сэдв юм байлээ л дээ. Тэгэхээр тэр талаас та юу ш одоо гой зөвлөгөө өгөх үү? Одоо нэг 20 жил болцсон нэг яг тийм хүмүүс байдаг 2 сардаа юм уу нэг яадаг яс болгоот ч гэдэг юм уу те. Ерөөсөө л юм байдаг шүү дээ. Одоо ингээд нөгөө хамгийн гол нь секс гэдэг чинь өөрөө 5 м хөр явагдаж байгаа гэдгийг аюул сайн ойлгох. Тэгээ үнцийн аюул сайн ойлгох. Тэгэхээр 5 м гэдэг чинь нүд, хамар, ам, чих, арьс. Энүүгээр авж байгаа мэдээлэл тэр хүнд таашаал өгч гэнэ үгүй байх уу гэдгийг л цуглуулах хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол дата нь. Тэгэхээр одоо тэр чинь ялангуяа эмэгтэй хүн дээр аюул дийлэнхтэй яригдана гэсэн. Эмэгтэй хүнд хэрвээ 5 м хүн орж ирж байгаа мэдээлэл нь өөрт нь тааламжгүй мэдрэмж өгвөл таашаалахгүй байх юм бол эмэгтэй хүн секс рүү бүр одоо станаар бүртээх үйлчлэхгүй нөгөө бүртээх наргууч гэдэг шиг тий. Ерөөсөө тийм оролцоо аягүй багасаа явчихдаг. Өөрөөр хэлбэл нөгөө төрөлхийн одоо юу гэдэг эмэгтэй хүний хувьд илүү нөгөө сексийн хувьд идэвхтэй байдлаа хөдөлгөх юмд саатуулагдах нь илүү хялбархан гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг бэлгийн артлаанд орж явахад нэг жоохон саркэл чимээ харахад
Яг нөгөө эртний тархин шууд ажилдаг гэсэн үг байхгүй юу? Амьд байх. Энэ аюул биш үсттэй. Би аюулгүй байна уу? Би яг яах гэж байна? Ямар нэг аюул занал ороод ирэх үедээ гэдэг ч юм уу. Тарих бол тэгж ажиллана. Тийм учраас 5 метр хүүгээр орж ирж байгаа тэр мэдээлэл ерөөсөө эцсийн нүндээ аюул таа юу аюулгүй юу? Би амьд байна уу үгүй юу гэдгийг мэдрэх нь аюул чухал. Тэр нөгөө эхлээд тийм таашаал өгөх буюу 5 метр хүүгээр дамжуул таашаал өгөх тийм зүйл дээр эртний эмэгтэй айл нь анхаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн жишээлбэл юунд таашаал нэхлээ хөдлөх вэ гэхээр шууд хэлүүрүү ингээл гарна ингээ явах юм бол тэр хүн аюул гэлгүүлээд байна. Тэгэхээр одоо шилнэ 20 жил болсон хос хоёр байлаа гэж бодъё. Тэг нөгөө хоёр чинь ихэнхдээ харахуут хийж байгаа. 11 цагт хүүхдүүдэд унтсны дараа. Тийм үстэй гэрлээ унтраасан. Тэгээ одоо гэрлийн насалах шаардлагатай байгаа байхгүй нэгдүгüрт. Хоёр биенийг харах хэрэгтэй байгаа байхгүй. Өдрийн цагаар хийж юмар байгаа байхгүй. Хоёр биений хаан дуртай дургуй зүйлийг нь хоорондоо ойлголцож ингэж мэдрэмжээ хуваалцах чаддаг хүмүүс сексийнхаа энэ мэдрэмжүүдийг хуваалцах чаддаг байхгүй. Жишээлбэл би одоо ингээд доотхоо өмсүүлмээр байна гэд нөхөртэй хэлэхээр ичээ хэлж чадахгүй. Одоо нөгөө 20 жил болж байгаа асуудал дээр хоёлаа жишээ авч байгаа шүү дээ. Тэр одоо жишээлбэл нөхөр нь одоо жишээлбэл би өөр дээр ам секс хийлмээрээ л ихнэр нь бохор гэд хийдэг. Тэгэл нөгөө уламжлалт байрлаар нөхрөн дээрээсээ эсвэл ихнэрэнд ороо. Эсвэл ихнэр нь ингээд нэг арай нэг жоохон задгаа юм ихэр өөргөө нэг юм бие үнэлэх чиг. Нэг завхаа зайд юм шиг. Тэгмээ тэр хаанаас ирж юм хэр нийгмээс л ирж байгаа шүү дээ. Жаахан ингээд сул задгаа хувц өмсөөл жаахан янз бүрээр хариулах гэхээр л нэг өөргөө нэг юм болохгүй зам алдцаг хүүхэн шиг мэдрэх гээд байна гэдэг чинь нөгөө багаас нь секстэй хамааралтай холбоотой мэдээлэл тэгж ирсэн учраас сексийг тэгж ойлгоод байгаа гэсэн үг байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Секс юу н анханасаа ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг чинь бид нар төрхтөө авч төрөхгүй. Төрхтөө бол 0 төрж байгаа шүү дээ бүх юм. Тэгээд төрсний дараа ойр орчноосоо ингээд нөгөө 5 метр хүрээ авч байгаа мэдээлэл чинь энэ бол секс гэдэг юм тодорхойлт өөртөө өгөөл яваад байгаа гэсэн үг байна. Тэгэхээр яг энэ тодорхойлтуудын эхлээд ярилцсан байх хэрэгтэй байхгүй. Аль нь чам таалагдгүй яагаад? Жишээл ам сексийг бохир зааван гэж үзээд байгаа бол яагаад бохир зааван гэж үзээд байгаа? Угаагаад харилцаанд орж болох юм үгүй юм уу? Үсээ авчвал чамд болох юм үгүй юм уу? Үнэр нь таалагдахгүй юм эсвэл үс нь таалагдахгүй юм уу? Деталь нарийн юмнууд ерөөсөө ярихдаггүй. Тэрний өмнө чинь нөгөө өдөр тутмын амьдрал дээрээ би ийм юм дуртай, миний хүсэл мөрөөдөл юм. Би одоо хооштой ийм юм дээр одоо сонирхолтой байна. Би одоо миний санаа зовж байгаа юм байна. Миний одоо хамгийн дургуй хамаатан одоо ийм ч гэдэг юм. Тухайн хүний нөгөө дотоод нарийн мэдрэмжүүдтэй холбогдсон яриа хөр барагтаа бол хийгддэггүй. Ихэнхдээ л өөрөө хөхөд мөнгө, төлбөр тооцоо, хүүхдийн дугуулсан секс хүргэх авах, хоол, хүнс. За ийм ярианууд төр их ярианы явагддаг асуудал байдаг. Яг ийм торгон мэдрэмжүүдтэй хуваалцах ярианууд маш бага хийгддэг. Өдөр тутамдаа штэ. Тэрнээс яа ингээд нэг суугаал за хоёлаа яри гэдэг тийм юм ерөөсөө яриаггүй байхгүй. Тийм тэрийг үг нэрж явах хэрэгтэй тий. Тэгснэ нэг бол ингээд эсвэл ингээд нэг хоорондоо татна болох чинь ингээд амар сүртэй бэлэг өгдөг ч юм уу сюрпризэр чинь ингээд амар мянган сарнаач гэдэг юм уу тий. Эсвэл айгүй үнэтэй амралтын газар очдөг ч юм уу тий. Тийм байлаа гэд хамгийн гол нь өдөр тутмын ингээд харилцаан дээр жишээ шажиг харилцаагаа ингээд авч явахгүй болохоор чинь тэр чинь секс рүү ороод ирэхээр дуртай дургуй зүйл рүүгээ ороход аяг хэцүү болчих жоох асуудал. Одоо тэгээд манайхан бүр гүн юм яриа шүү. Тэгээ манайхан жоохон заримынх нь те нэмэх 18 шүү гэдэг анхааруулъя. Тэгээд бүр хизээч Монголд бас яригдж байгаагүй олон нийтийн мэдээлэл хэрэгслээр яригдж байгаагүй юмнууд яхахаар өнөөдөр бэлтгэсэн байгаа шүү. Тэрэнд манайхан төвчээртэй байгаарай, баг уурлаарай. Дээрэс нь хүүхд мөхтэй ингээ холдуулаарай. Ингээд подкаст маань үргэлжилж байна. Өнөөдрийнхаа подкастын спонсорыг гэс тайлбарлаад өгье. Манай монголчууд чинь одоо өвөлдөө нэг Тайланд, Вьетнам, Филиппин, Бали гэдэг халуун орн руу аяллаар явдаг болчих. Тэгээд нэг 7 хоног явдаг аяллаа юунасаа гараад бас нэг сар мар болоод хаус түрээслээд, апартмент түрээслээд амьдрэ гэдэг тэр сонирхолтой болцсон байна. Тэр нь ч баг хямдхан тусах юм байлаа. 7 хоног аялах мөнгөөр ерөөсөө би тооцоолоод үзсэн чинь тэнд чи айгу байрмаар боломжтой юм байлаа шүү дээ. Тэгээд хамгийн гол нөгөө буруу зөрөө сайтаар захиалаад нөгөө холигдуулах магадaltaй. Тэгээд нэг хүүхд мөхтэй дагуулаад цүг мөхтэйг яваад тонгосны бит хийз аваад очсон чинь нөгөөдх нь байхгүй. Тийм холигдуулах юм зөндөө гардаг байхгүй олоосод. Тэгэхээр хамгийн гол найдвартай байгууллагаар явах хэрэгтэй. Монголд нэг буугайцсан буцах хаягтай. Тэгэхээр World Wide Travel гэдэг одоо Монголд бас энэ house apartment түрээсээ үйлчилгээгээр бас хамгийн олон жил болоод ингээд найдвартай үйл ажиллагаа болж байгаа ийм компани байгаа. Энэ компаниар би өөрөө явж исэн. Тэгээд маш амар юм билээ. Очихоор тосоод аавна. Тэгээд дээрэс нь байранд нь оруулаад өгнө. Ингээд бүх юмыг ингээд зааварчилгаа өгчдөг World Wide Travel Mongolia гэдэг
Facebook, Instagram хаяг байгаа. Бичингүүд хамгийн түрүүнд гараад ирэх байх. Энэхүү компани маань өнөөдрийн маань ивент тэтгэгчээр оролцсон байгаа. Тэгээд утасныхын дугаар нь доор харагдаж байгаа шүү. За ингээд өнөөдрийн маань бас подкаст сонирхолж хэлэхэд 88.8 радио Улаанбаатар хотын за мөн Эрдэнэтийн дуу хоолой гэдэг бас хамгийн том радио байдаг. Дархан хотын Эхлэл радио гэдэг залуучууд яг маш сайн сонсдог юм радио байдаг. Тэгээд энэ эдгээр радионуудаар цэгдэж байгаа. Манайхан бол мэдрэмжтэй оройн цагаар ерөөхдөө бас цацж байгаа гэж бодож байна. Би нэвтрүүлгийнхаа дундуур хэлсэн насанд хүртэл зориулсан өнөөдрийн маань дугаар подкастын дугаар байгаа гэж. За одоо шууд гүнзгий сэдв рүү оожох яваад орой тий. За эмэгтэй хүмүүсийг тавиулах гэдэг дээр ярилцъя л да. Тий. Эмэгтэй за миний уншиж ирсэн нэг судалгаагаар 3 эмэгтэй хүний нэг нь л тавьдаг. Байнга хэрэгтэй юм шиг. Нэг нь болохоор хаяал тавьдаг. Нэг нь болохоор хизээч тавьдаггүй буюу одоо freeze одоо мөсөн гэж ингээд ярьдаг. Энэ үнээс хэм би мэдэхгүй байна. Энэ угсаа тийм судлаар тийм байдаг тий. Тэгвэл эмэгтэй хүнийг нөгөө тавьж сургах гэж нэг юм байгаа шүү дээ. Эхнэрээ найз өхнөө тавьж сургах. Тэгэхээр яг хаанаас эхлэх вэ? Зан төлөвтэй холбоотой. Нөгөө дөрөвний л яриад байгаа. Тэгээ хоёулаа одоо шууд нөгөө махан биений яг хөлийн хуруу муруу яриа авчи. Яг одоо нөгөө яг sex action яриа авчи. Action ярихаас өмнө энийг заавал ярих хэрэгтэй. Яагаад тэгэхээр жишээлбэл чиний түрүүний ярьж байгаа огт тавьдгүй эмэгтэй. Ихэнхдээ тавьдаггүй. Тавихад маш хүндрэлтэй эмэгтэйчүүд. Яагаад тэгдэм бэ? Шалтгааны ихлэ заавал ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй тавьдгүй эмэгтэйг тавиулна гэд хөлийн үүсээд хилүүгийн үүсээд тий янз бүрийн секс той ашиглаад секси ховц өмсүүлээд ч тэд нар тавихгүй. Гол асуудал. Гэхдээ энэ бол ихэнх хүмүүсийн нийтлэг хүн биш, цөөхөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл мэдрэлийн тогтолцооны хувьд нэмэх хасах гэх хоёр байгаа. Нэг нь нэмэх гэдэг нь өдөөдөг, хасах гэдэг нь саатуулдаг гэсэн үг. Хөөрлийн саатуулна гэсэн үг. Тэгэхээр одоо яг энэ хэр барахтай дур тавьдаг эмэгтэй маань яадаг вэхээр хөөрөх юм нь бага. Хэр бараг юмд өдөгддөг. Тэгсэн мөртлөө нөгөө саатуулагдаад байдаг юм хамгийн өндөр гэсэн. Өөрөөр хэлбэл тоормс гэсэн үг. Тэгэхээр энэ тоормс өндөр байх тусмаа л тэр хүн ерөөсөө секс дээр ханамж авч чадахгүй, дур тавьж чадахгүй. Тэгэхээр тэрийг яаж бууруулах вэ гэдэг чинь зүгээр нэг хүл гарын ингээд хизээч тавьдаг байхгүй. Тэр нөгөө түрүүний яриадсан орчин нөхцөл буюу 5 м/h авж байгаа юм чинь аюулгүй юу би тайван байна уу гэдгийг мэдэрсэн тохиолдолд тэр хүн тоормс нь суларч эхэлнэ гэсэн үг. Одоо за окей гэж тайвширч эхэлнэ. Хоёлаа аюулгүйгээ мэдэрсэн тэр гой орчныг залуу бүрдүүлсэн байгаа. Бүрдүүлэх ёстой. Бүрдүүлсэн байгаа гэд хойлоод төсөөлөө. Тэр дулаахан тэр хамт амьддаг байлаа гэхэд яг тэр нэг юм гой дулаахан гой нэрхтэй тэгэхээр яг шууд тавиулах шатрон шууд л авчих гэдэг шүү дээ тий. За тэгэхээр хэдийн секс эхэлсэн байгаа. Гэтэ нөгөө хийж эхлэегүй байгаа. Хоёлаа нөцгөлгөөс эхэлж байна. Хамгийн инэгттэй нь одоо чиний асуугаад байгаа жишээлбэл энэ мэдрэг эмэгтэй юм байна шүү дээ тий. Саатуулагдахтаа амархан мэдрэг эмэгтэй маань яг гой хамгийн минь хөдлөөд овооны гайгүй болгоод тий яг секс ярилцаа эхэлж итлээ. За ингээд яг ингээл одоо шил хэрэгтэйг өмсөлтэйл би хааг нийлж таалал бэлэг хэрэгтэй орчихлаа гэж бодоход зүгээр нэг гэл нэг чимээ гарах эсвэл сахал нь ингээл нэг хатахад нөгөө 100% байсан юм барах гэл 1 секунд дотор байхгүй болчихно. Хамгийн амар. Тэгэхээр энэ нөгөө маш мэдрэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи яг ямар эмэгтэй хүнтэй харилцаанд орж байгаа гэдгээ мэдэх нь хамгийн чухал. Тэр хүний өдөөлт нь хурдан ажилт юм уу эсвэл саатуулах механизм нь илүү хурдан ажилт юм гэдгээ ялах нь аягүй чухал байхгүй. Зарим эмэгтэй хүн өдөөлт нь маш өндөр, тоормс нь маш бага. Өөрөөр хэлбэл зүгээр баг үнэртэй л ярахын төдий сэрлэн хөдөлдөг хүн гэсэн. Тэгээ энэ хүний чинь болохоор эрсдэл нь юу вэ гэхээр эрсдэлтэй орчин нөхцөлд эрсдэлтэй хүнтэй хамгаалтгүй биелийн харилцаанд орох магадлал өндөр бол авчих واخ. Тэгэхээр тэр хүнд бол шууд би янз бүрийн 9 шидийн бараг ээлж таалах оршилж бараг хэрэггүй. Тэгэл маш богинохон хугацааны хурдан урдан тэмкинтийн сонирхолтой сексүүд болоод өнгөрөх магадaltaй. Ихэнх нь одоо нийт одоо эмэгтэйчүүдийн бараг 70% шахав гэсэн үг шүү дээ. Ихэнх эмэгтэйчүүд дундад төвшөнд буюу өдөөгдөлтөө тийм амархан өдөөгдөхгүй зайлшгүй тодорхой хэмжээний нэг юм орж иж өдөөгдөн. Тэгээ дээрэс нь нөгөө саатуулах механизм нь бас мэдрэг. Гэхдээ бүр амар бүх юмд мэдрээд байна гэсэн үг шүү. Ерөнхийдөө бол мэдрэг гэсэн үг. Тэгэхээр
тоормс гიშгцэн машин байдаг шүү дээ тий. Тоормс гიშгчээд хаазаа нэмэхээр явахгүй шүү дээ тий. Хөдөлсөн ч гэсэн маш удаан байна гэсэн. Тэгэхээр тэр хаазыг яаж багасгах вэ гэдэг чинь секс ярилцааны үед хамгийн чухал. Окей. Залуучуудаа тэгэхээр ирчүүдээ хэдүүлээ ямар ч байсан тэр аюулгүй байдлыг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Тэр хүндээ тав тухтаа одоо өрөөний температур хүртэл чухал шүү дээ. Чухал. Тэгээд өөрийнхөө таны өөрийн бие за манай залуучууд одоо орчин үеийн залууч бүгд мэддэг болсон. Яд сексийнхаа өмнө бэлэг эрэхтнээ хамаа авахаа мэддэг болсон гэж би бодож байна. Тэгээд ялангуяа team special night тэр special өндөө өгж байгаа чинь нэг төрлийн бэлэг шүү дээ. Тэгээд тэр эмэгтэй хүн ерөөсөө нөгөө өөрөө тэр залуудаа хайртай ч юм уу тэр залуудаа өөрийгөө өгцөн байгаа мөртлөө л тавьж чадахгүй байгаа шалтгаанаа сатаарад байна гэж та хэлж байна зөв үү? Орчноос сатаарл маш хамаартай гэсэн. Тэгэхээр бодол хамгийн гол нь бодол. Тэр эмэгтэй хүнд хоёлаа төвлөнийг зөвлөгөө өгч. Тэр эмэгтэй хүнийг хоёлаа яаж төвлөрүүлэх үү? Тэр цэг нэг байдаг ш. Тэр цэг рүү яаж аваач вэ? Тэгэхээр бэлгийн харилцаанд орж явах үед сатаарл маш өндөр байдаг учраас ганцаараа өөртөө байхдаа юмд сатаарахгүй нэг юм төвлөр сурах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө бясалгал гэдэг юм хэрэгтэй болтой. 2 минут зөвхөн амьсгал дээр төвлөр сурах нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт өөртөө гар хангалах хийж өөрийгөө өдөөж тэгээд тэндээсээ яг тухайн үеийнхаа тэр нэг гар хангалах хийн гэдэг чинь ойролцоогоор нэг 5 юм уу 10 минут юм боллоо гэж бодоход тэр минутын туршид өөр юм сатаарахгүй зөвхөн тэрэндээ төвлөрч чадж гин үгүй гэдгийг өөрийгөө анзаарна. Тэгээд өөрийгөө тэрэнд сурах гэсэн үг. Тэрний дараа хос дээр очих юм бол арай хэлбэр болно. Тэгэхгүй хос дээр байгаад өөрийгөө ингэ төвлөрөө сурна гэдэг бол эмэгтэй хүнүүд айгүй том чийлэнж. Эмэгтэй хүн ихэнх нь яагаад тавьж байгаа шалтгаан нь ерөөсөө л юм. Яг секстэй харилцааны үеэр сатаарх юм маш дандаа бодол ихэнх нь бодол гэдэг байна. Тэгэхээр өөрөө өөртөө гар хангалах юм гэдэг чинь яг гар хангалгыг дуурт тавих юм ерөөсөө биш гэсэн үг. Өөрийгөө хөгжүүлж байгаа тэр мэдрэмжээ сонсоод нөгөө хэрэгтэйргүй сатаараад байгаа юмнуудаа бодлоостой холдуулаад чи гар ингээл илээл явангот өөрийнхөө хилүүг оролдол эхлэнгүү чинь тэр биеинд нэг юм таашаалтай мэдрэмж үүснэ тэ. Тэг яг тэр мэдрэмжэн дээр бүх тарих анхаарал очино штэ. Тэнгүүд нөгөө тарих чинь өөр юм бодох зай завсаргүй болно гэсэн үг байхгүй. Тэгээ яг тэр үед л яг нөгөө өдөлт гэдэг юм чинь баг багаар ингэж яваад тэгээд өөрийгөө тавиулахгүй болно. Яг нэг 95 мав дээр очивол 50-ын наагур очингот өөрийгөө зөксөөгоол тэгээд гүнзгий амьсгаа аваад бүх нөгөө сэрлээ доош нь буулгаад дахиад эхлэх гэсэн үг доороос нь өөрийгөө өдөөгөл. За одоо яг наадах орж орно. Одоо нөгөө хэрхэн удаан үргэлжлүүлэх үү гэдэг чинь гэдгээрөө хоёлоо орох гээд байна. Тэрийг би жоохон авч үлдсэн байгаа. Хоёлоо болохоор нөгөө юугаа яриадах. За хоёлоо одоо жоохон акшн тал руугаа орё те. Та маш тэгтээ чухал зүйлийг та хэлээд байна. Би маш сайн ойлгож байна. Манай залуучууд ч та ойлгож байгаа, манай бүсгүйчүүд ч ойлгож. Нэгт тавдах, хоёрт төвлөрөл. Тий. Тэр шүү дээ. Угаасаа л төвлөрөхгүй бол бид нар чинь юм төвлөрч чадгаа болчиход шүү дээ. Өөр яг секс хийж байхдаа өөрийн ботцоо явж идэг үе байдаг шүү дээ хүнд. Надад ч байдаг тий. Энэ болохоор эрэгтэй хүний хувьд бол эрэгтэй хүн яг бэлгийн харилцаа эхлээ шууд харилцаа руу орчдөг юм. Эмэгтэй хүн чинь тийшээ орох гэж 80 нухчаад тулж байгаа байхгүй. Яг бид нар бол нэвтрүүлэг ярилцлагын нэвтрүүлэг биш гэдгийг манайхан анхаарал телевизийн нэвтрүүлэг биш энэ бол подкаст. Тэгэхээр подкастаар бол аль тал нь туршлага experience-ээ хаваалцаад бас зөвлөгөөч авч болдог шүү дээ тийм. Миний туршлагаар ярихад бол тэр тавьж чаддгүй эмэгтэйг тавиулж сургаж исэн. Тэр болдог. Болдог. Тэр болдог зүйл. Би яг өөрийнхөө юмнуудыг нэлттэй ярьцдаг. Тий. Яг наав шөмжлөл тий. Яаж ямар аргачлалууд хэрэгжилж исэн бэ гэхээр нэгдүгээр одоо тэр хүн чинь өөрөө мэдэхгүй байгаа байхгүй юу? Би байтугай тэр хүн чинь өөрөө мэдэхгүй байгаа. Тэр нөхцөл байдал байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө нас нь альтай ингэ бэлэн болцсоноос тэнгууд бүр ихнээс нь эхлэх юм л тий. Бүх одоо тааламжтай байж болох үс юмнуудыг өөрт нь ингээд туршиж үзүүлээд жоохон эвгүй байх юм бол окей дараагийнх нь эрэл хайгуул эрэл хайгуул хийгээд шүү дээ тэр хүний одоо мэдрэмжэн дээр нь эрэл хайгуул хийгээд тэгээ хамтдаа нэг юмнасаа гарч болохгүй нэг тэр темп байдаг шүү дээ нэг тэр энерги гэдэг шүү дээ тэр хийж эхлэхээс өмнөх юм ярьж шүү дээ тэгэхээр тэр темпэнд нь байнга байлах хэрэгтэй тэгээд тэр нөгөө яг юун дуртайг нь өөрт нь олуулах хэрэгтэй. За тэгээд тэнд ч олон зүйл байж болно. Тэгээ одоо зүйлүүд бол одоо тэр юу тоо ашиглах ч гэдэм үү те сквал одоо гой үг хэлэх ч гэдэм үү те энэ ч олон зүйлүүд ааш те нээлтэр 5 метр хүү гэдэг шиг те. Тэгэхээр тэгжиж
тэр эмэгтэйг сурах юм билээ багаар. Тэгээд зарим эмэгтэй хүмүүс нөгөө тавьж үзээгүй эмэгтэй хүмүүс айчтай юм билээ. Тавих гэж байгаас айчтай юм билээ. Юу болоо танаа гэж. Тэр чинь нөгөө мэдрэг нөгөө саадуулах механизм илүү мэдрэг ажилтдаг хүмүүс чинь сексийн процесс хэрхэн яаж үргэлжлэх бол үр дүн яаж гарах бол би тавьж чадах болоо тавьж чадахгүй болоо гэж бодоод секс харилцаанд орж идэг гэсэн үг байна. Тэр нь өөрөө нөгөө саадуулах механизм бас давхар ажилладаг байна. Тэгээд эмэгтэй хүмүүсийн тэр одоо нөгөө оргил зэгтэй хүрсэн байгаа тэр мэдрэмж шүү дээ тий. Тэн дээр одоо зарим тохиолдолд эмэгтэй хүмүүс яг эрэгтэй хүн шиг нэг л ингээд тавьдаг гэж байгаа тий. Зарим тохиолдолд ингээд бүр мангар олоод ингээд тавиад тэгээд тавиад байгаач мэддэг юм шүү тий. Тэгээд энэ болохоор угсруулж тавьдаг эмэгтэй бол өөрийгөө мэднэ. Тий, тийм үү. Тэгээд зарим тохиолдолд болохоор ингээд бүр удаан ингээл баг хийх тусам багаар тавиал гэдэг эмэгтэй хүмүүс байд юм шүү тий. Тэгэхээр энэ нөгөө тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж байгаа х тий. Тэгэхээр энэ тусдаа энэ хүмүүстэй одоо өөр аргачлалуудыг эрхтэй хүмүүс одоо ашиглах хэрэгтэй гэсэн үг үү? Эсвэл яг л нэг л темптэй өөр аргачлалаар. Яагаад тэгэхээр мэдээд өөрөөр хийх нь шүү дээ тий. Одоо жишээлбэл чи бодоод үзгүй багада бэлгийн хүчрхийлд өртөжсэн эмэгтэйтэй чи бэлгийн харилцаанд орлоо. Тэр чинь бол нөгөө саадуулах механизм бол маш өндөр ажиллаж байгаа эмэгтэй шүү. Бэлгийн харилцааг маш хамгийн одоо өста хасах дээр нь хүлээгээд сөргөөр хүлээгээд авсан байгаа эмэгтэй хүн дээр ажиллах бас нэг ондоо. Гэсэн. Тэгэхээр нөгөө хүн болгоны секс гэдэг биднээс төрхтөө сексийн талаар ямар ч ойлголтгүй зүгээр л сексийн хүсэлтэд төрдөг байхгүй. Тэгээ секстэй хамааралтай за үнсэнгүүд сэрэл хөдөлт юм байна. Тэврэнгүүд сэрэл хөдлөх намайг ихрэлж ингэж ойлгох юм байна гэдгийг чинь явцын дунд амьдралынхаа туршлагаар олж авч байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн болгонд тэр туршлага нь өөр байгаа. Тэгээ дээрэс нь аав ээж гэр бүлийнх нь өгсөн сексийн хандлага, нийгмийн өгсөн хандлага, багшийнх нь өгсөн гэдэг ингээд энэ болгон чинь нийлүүлээ нөгөө хүний чинь сексийн туршлага шал ондоо болгож штэ. Тэгэхээр тухайн эмэгтэй яг юу хүсэж юу таалагдсан гэдгийг зөвхөн тэр эмэгтэйд л хамааралтай гэсэн. Тэр чиний нөгөө хэлдэг яг зөв байхгүй. Тухайн эмэгтэйгийн тэр хамгийн гол нь энэ эрэл хайгуулгыг чинь ихэнх эрчүүд нь хийхгүй байхгүй юу. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт эмэгтэйчүүд нь энэ эрэл хайгуулгыг эрэгтэй хүн над дээр хийх ёстой гэж ойлгодог. Тэгтэл энийг чи арай хэлбэршүүлсэн арга нь юу гэхээр эхлээд одоо нөгөө миний түрүүний яриад байдаг өөртөө гар хангалга хийгээд байгаа чинь тэрийг хэлбэршүүлээд байгаа байхгүй. Одоо чи жишээлбэл илүү магадгүй чиний тарих эрэгтэй хүүстэй мөрчлөө чинь эмэгтэй л гэдэг тарихтай учраас эмэгтэй хүнтэй илүү харилцаа үүсгээд ойлгоод мэдрэх гэж оролдоод юм үйлдэл хийсэн байх магадaltaй. Тэгэхэд эрэгтэй л тарихтай хүн тийм зүйлийг ботхгүйгээр шууд л зүгээр болсон боо аваад тийм ингээд бишүүхэн чихэж оруулах бодно үхээс энэ хүн яг энэ таалагдж гин үгүй юу гээл тийм үйлдэл өөрснөө аюу төвхтэй санагдана. Тэгтэл нөгөө эмэгтэй хүний чинь хувьдлангууд өөрийгөө мэдэхгүй байгаа хүн чинь эхлээ өөрийгөө олоход ойлгочих юм бол нөгөөдхөө хамтрагтаа заагаад өгч юм бол тэр чинь аюул олон замыг төвчлөх гэдэг байхгүй бол. Гэтэ энэ дээр бол яг би тантай санал зөрж байгаа тохиолдолд хэлж болно те. Энэ бол нөгөө мэдрэмжийн асуудал хаа. Зөвхөн одоо эргэтэлэг тарихтай байгаад энэ те stand hour нэгэ дээрээ цэгцсэн тулцсан байлаа гэд чинь заавал барьж аваад хийх гэдэг гэсэн үг биш шүү дээ. Энд чинь хүн хүний мэдрэмжөөр өөрийгөө мэдрэмжээ хөгжүүлсэн байдал хүн мэдрэмжийг нөгөө дуу хөгжмөөрч хөгжүүлсэн байж болно, уран зургаарч хөгжүүлсэн байж болно. Тэгэхээр тэд нар бас давхар нөлөөлж ах шиг байна. Гэхдээ таны ярьж байгаатай би санал нийлж байгаа. Зөв. Одоо нөгөө нэгснөө чиний секстэй хамааралтай боловсрал тийм өндрөл энэ гэсэн үг шүү дээ. Өөрийгөө энэ тал дээр аягүй сайн хөгжүүлсэн. Манайхан бас нөгөө юу хөгжим туршиж үзээрэй. Хөгжим тэгээд өрөөний температур хоёрыг яг туршиж үзээрэй. Тэгээд бас одоо манай эргэн тойрны найз нөхдүүд бидний яг нэг хүрээлэл гэж байгаа шүү дээ тийм. Яг нэг 30 гарсан залуучууд шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол big no red flag-уудыг хоёулаа би биндээ хэлээ авчих. Эмэгтэй хүнийг та төлөөлөөд хэл, эрэгтэй хүнийг би төлөөлөөд хэлье. Гэхдээ би бүх залуучуудыг төлөөлөхгүй шүү манайхан. Тэгээд юм л бол аррг гэдэг шүү тийм байхгүй. Би зүгээр л өөрийгөө олон хүрээллээ. За нэгт үс big no. За ямар ч үс одоо бол 26 он болох гэж байна. Ирчүүд ямар ч үсийг хүлээмжшүүлэхгүй. Хоёрт ингээд энэ тэнд эмэгтэй хүмүүс өөрсдөө ингээд жоохон амьдралд нухлагдаад ингээд заримдаа эсвэл эрэгтэй хүнтэй ойртойггүй болохоор хайцсан байдаг шүү дээ. Тэнгүүд нөгөө энэ нөгөө юу байгаа.
энэ тэнд арсны одоо тэр нөгөө өсгийн ч гэдэг юм уу те хуурайссан байх. Хатцсан. Тэр бол бүр шууд хэрэгтэй үнийг унтраа. Тэгээд амны хүндийн үнэр. За тэр доотлын үнэр бол бүр ойлгомжтой. Тэрийг угаасаа манай орчин үед бол Монгол эмэгтэйчүүд ядаж угаасаа очиод ингээ үзүүлждэг болсон баг. Бүр жоох хүүхдүүд бол мэдэхгүй байж магадгүй. Ялангуяа би ер нь 20-21 төгтүүдээс жоохон хол явдаг. Яагаад тэгэхээр тэр нөгөө боловсролын гүйцээг учраас маш аюултай. Тий. Тэгэхээр тэр нөгөө үнэр ариун цэвэр энэ тал руугаа ингээд хэдий ингээд амьдралд нухлагтаад таны одоо бизнесээ ингээд хийгээд ингээд яасан ч гэсэн хэрвээ эрэгтэй хүнд та тэр дейтик хийгээд тэр залуу таалагдаад тэр оронд орох хэмжээний шийдвэр гаргалт штэ тий. Тэгжил байвал you gotta get ready тий. Бэлэн байх хэрэгтэй. Энэ зүйлүүд эрэгтэй хүндээс маш чухал. Дээрэс нь бас нөгөө юу өөрийгөө ингээд нэг юм шууд нээлттэй хилчихгүй. Тэгээд яг гадаа нь мэддэхгүй. Тийг цаах гээд байгаа юм уу, үгүйх гээд байгаа юм уу? Болцохоор тих гээд байгаа ч юм шиг тий. Тгий гэхээр үгүйгээд байгаа ч юм шиг тий. Яг юу хүсэж байгаа тэрийг ингээд гоё илэрхийлээд чинь харилцан биенээс авах гэж байгаа таашаал болохоос биш эрэгтэй хүн худалдаж авч байгаа ч юм уу. Эрэгтэй хүний хизээч эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хангаж болохгүй. Харилцан бие биендээ мэдрэмжлэх гэж байгаа энэ дундын дийл гэж харах хэрэгтэй. Тэгвэл бол зарим эмэгтэй хүмүүс би энэ хүнд ингэж өгөх гээд байна гэдэг нэг тийм сэтгүүтэй байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Ялангуяа Аз эмэгтэй хүмүүс тий. Тэр сэтгэл зүйн тэр нөгөө ойлголцлуудаа айгүй гоё ойлголцох хэрэгтэй. За таны хувьд эрчүүдэд юу гэж хэлмээр байна? Яг нэг red flag ямар байж болохгүй вэ залуучууд? Одоо л нөгөө над дээр ирж ярилцж байгаа эмэгтэйчүүдийн кейс л хамгийн дөрөнд толгойд орж ирж байна л да. Тэр бол угаасаа бодож жишээ гэдэг шүү. Тэрээс би энэ дээр бол би өөрийнхөө амиг бол ярьж болохгүй байхгүй. Тийм. За эмэгтэйчүүдээс хамгийн дөрөнд үнэр аяг их ярьж орж ирдэг. Монгол ирчүүд тамхи татдаг ирчүүд олон байдаг шүү дээ. Тэгээд тамхи татчихад амны хүндийн эрүүл мэнд тэр үнэрний байдал дээр нь ач холбогдол өгдөг ирчүүд маш олон байдаг. Тэгээд ялангуяа 10 хэдэн жил болоод амьдарч байгаа эмэгтэйчүүд дээр нөгөө угаасаа нөхөртөө ингээд жоохон таагүй дургуун мэдрэмжтэй явж идэл дээрээс нь үнэр нь ороод ирэхээр бүр ингээд нөө гэж байгаа байхгүй. Нэгдүгürt үнэр, хоёрдугаарт нөгөө одоо ам секс хийлгүүлэх дуртай нөхрүүд нь. Тэгээд ам сексийг хийж өгөх гэхээр яг орчин үед залуучууд гайгүй болцсон байгаа гэдэг чинь бол бас харьцангуй ойлголттой даа. Маасаар нь ярих юм бол энэ чинь бас харьцангуй ялангуяа энэ хөдөө орон нутагт байгаа. Тэгээд онлайнаар биш нэг онлайнаар ажилладаг учраас надтай онлайнаар ярилцдаг хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд гэсэн зөндөө байдаг. Ам секс хийж өгөх ёстой гэдгийг мэдээд байгаа. Хийгээд оролдохоор тэр тухайн ойр оршин маань ариун цэврийн байдал бүр сэжиг төрөм гэж байгаа байхгүй. Үс ихтэй нэгдүгээр шүү дээ. Ер нь үсээ авдаг ирчүүд яг сүүлийн залуучууд авч байгаа. 30 нэмэх 35-аас нэмэх насны залуучууд бол тэр үс аавна гэдэг ойлголт бол их цөөхөн байгаад байна. Ер нь ингээд над дээр ирж байгаа эмэгтэйчүүд яриа орол. Тэгээ тэр үстэй дээрээс нь нөгөө нэг цагаарс нь бэлгэртний толгойг тойрсон цагаан юмнууд байгаа шүү дээ. Тэрний чинь үнэр танар одоо нэг угаахгүй л гэсэн үг шүү дээ. Тогтмол угаахгүй байх гэсэн. Тэгэхээр нөгөөтг нь нийлээд ирэхээр нөгөө ам секс их ямарч боломжгүй болгочдөг гэсэн. Үнэр танар. Тэгээд дотор өндөө солих байдал. Одоо нөгөө манай монгол ирчүүд чинь бас тийм ирчүүд байж дээ нөгөө аанус одоо хүндэрсний дараа дутуу ирчдэг. Тэгээ нөгөө дүрсийг ингээд айгүй секс харилцаа их гэл нөгөө дүрсийг ингээд тайлж идэл нэг бас нэг жоохон нэг зураас ч юм уу нэг ингээд бор юм үзэгддэг гэл. Тэгээ ийм юмнууд орж ирнэ нэгдүгээрт хоёрдугаарт за тэгээ өшөө эмэгтэйчүүдээс юу гэж ярьж ордог вэ гэхээр яг ингээд нөгөө өөрийг ашиглах гэж байгаа юм шиг мэдрэмжээр харилцаа эхлүүлдэг. Яг нөгөө хоёулаа тогтолцож эхэлж шүү дээ. Тийм. Одоо ингээд эхлээд ингээд өнөөдөр чамд ямар байсан? Ажилдаа ядарсан уу? Сэтгэл санаа чи ямар байна гэдэг яриа огт өрнүүлэхгүй. Өдөржингөө байхгүй айж байжснаа орой орж ирэнгүүтээ санд минь орондоо орж ирж унтангуудаа гинт өөрт нэг нөгөө хүн хэрэгтэй болсон юм шиг гарна явдаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт л дургуун нүр явчихдаг гэж байгаа. Ямар ч нэг өдөр тутмын харилцаа үүсэхгүй мөртлөө орой орондоо болохоор нэг би хэрэгтэй юм шиг яг намаа нэг ашиглаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэж ярьдаг байна. Тэгэхээр нөгөө эн чинь нөгөө түрүүний яриадсан яг бие махбодын хувьд гэхээс өмнө сэтгэл зүйн бас юм болчиход байгаа. Эхлээд
амар мэндийн асуугаад тий. За яасан юу вэ? Ганц нэг хэдгүү өгүүлбэр хамаагүй 5 минут хамаагүй ярилцаад нуруу тураг нийлээд тэгээд ингэчүүл бас болох гэдэг байхгүй. Тий. Оршил. Би таны ярьжсэн нэг юмнаас оршлын талаар айгуу гоё юм сонссон. Тэгээ энийг бол олон хүн сонсцсон болохоор арай жоохон өөр талаас нь ярилж сонирхолтой авах гэж бодож байна. Та өөрийнхөө кейсийг ярьж болдгоо юм уу те? Нөгөө бол мэрэгжлийн болохоор Одоо яг саяны сэдвүүдээр үү? Орчлын талаар аялаа ярьж эхлэх гэдэг. Саяны сэдвийг бол аялаа айгүй гоё. Оршил дээр одоо за жишээл миний өөрийн кейс жишээлбэл яг юу сонирхол. Танд яаж ямар оршил байж иж хэдэн минут үргэлжлэх ёстой нэгдүгээрт оршил. Тэ ядаж ойлоо дундчлыг л яриа л та тэ. Яач ч болно шүү дээ ер нь бол. Тэгэхээр дундчлал хэдэн минут ирчүүд оршилд эмэгтэй хүнд хийж өгөх ёстой. Оршил яаж үргэлжлэх ёстой. Хаанаас эхлэх ёстой. Гэдэг ч юм. Хизээ бэлэн болцсон гэдгийг мэдэх ёстой ч гэдэг юм уу те. Түрүүний нөгөө ярьжсанаар амархан өдөөгддгүй тэгсэн мөртлөө ингээд нөгөө саатал нь илүү ажилдаг. Гэхдээ бүр хит их биш эмэгтэйчүүд хийх нь байгаа шүү дээ те. Тэгэхээр би бас өөр яг тийм дундаж эмэгтэйд ордог. Тэгэхээр эхлээд тэр тоормслаад байгаа тэр нэг саатуулагдаад байгаа юм а жоохон бууруулах хэрэгтэй болдог гэсэн үг. Стрессээ би өөрөө бууруулах хэрэгтэй болдог гэсэн. Тэгэхээр оршил хийхээ өмнө бусад үе дээрээ би өөрийгөө нэлээд стрессийн түвшингөө бууруулах үйл ажиллагаанууд хийдэг буюу өдөр болгон тогтмол дасгал хийдэг гэсэн үг. Нэг цаг хүчний дасгал. Тэгжээч нөгөө стрессийн үйл явц чинь ингээ бүрэн дүүрэн циклээр ингээ явж дуусаад би аюулгүй байна гэдэг юм сэтгэл зүрэ ордог байхгүй. Стресстэй гэдгийг мэдээд ах юм бол оршил хийгээд ч нэмэргүйгээд хэлээд байгаа шүү дээ. Тэрийг хамгийн гол нь сайн ойлгох хэрэгтэй. Стресстэй өөргөө аюултай би яг ингээд арслан яг намайг хажууд идгээд байж гинэ гэдэг ийм мэдрэмжтэй байгаа тохиолдолд оршил хийгээд нөлөөлөхгүй. Гол стрессийг бууруулахгүй бол. За тэгэнгүүт ачаасла хамгийн чухал зөвлөгөө байна. Тэгээд тэрийг өмнө яачдаг гэсэн үг. Нэгдүгürt, хоёрдугаарт оршил гэдгийг зөвхөн нөхрөөрөө хийлгэдэггүй, өөрөө бас хийдэг гэсэн үг. Эротик зохиол уншина, өөртөө гар хангалга хийн, нөхөртөө мөртлөө гар хангалга хийн. Өөрийгөө өдөөнө гэсэн үг. Секс ярилцаанд орохоос яг өмнө болоод бусад үед нь ерөөдөө тогтмол шахав. Ариун цэврээсээ хангаад хийдэг. За тэгээд кеглийн дасгал хийдэг. Кеглийн дасгал хийхээр доотлын булчингууд цусаар дүүрээд тэгээд мэдрэлийн сүтэн сэргээд илүү чимчигнээд сэрэл айгу хурдан өдөөгддөг. За тэгээ яг нөгөө бодитоор хоёлаа оршлын үйл ажиллагаанд ороод ирлээ шүү дээ тий. Чиний хэлдгээр дуу аян дээр бас ая сонсоод бүжиглж байгаа юм шиг тийм стилээр бас явахад сэрлүүдэлнэ. Эсвэл зарим тохиолдолд заримдаа ингээд стресс нь илүү миний ингээд одоо нөгөө багасхаас одоо жишээлбэл стресс нь илүү их байх юм бол би дасгал хийгээд ч бас тодорхой хэмжээнд стресс үйлчлэе гэж бодоход яг нөгөө орчлын үе дээрээ болохоор илүү хугацаа зарцуулдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл зарим үед яг 1 минут заачаар зарим үед 8 минут хангалттай, зарим үед бүр 30 минут болдог. Бүр. Тэр нь юутай холбоотой байдаг вэ гэхээр ихтэй сарын тэмдгийн мөрчлөлтэй маш холбоотой байдаг. Сарын тэмдэг ирснээс хойших дундах 14 хоног орчимд 14, 15, 16 эсвэл өмнөх 13, 14 гэдэг энэ хоногудад нэг ойролцоогоор 5 хоног орчимд бол сэрэл хамгийн өндөр байглаасаа өөрөө биологийн хувьд. Тэр үед бол тэр нөгөө саадуулах механизм бага ажиллаад илүү би өөрөө ингээ нөхрийгөө оролдох. Тэгээд оршил хийсэн чинь айгу хурдан сэрэл хөдлөх ийм хандлагатай байдаг. Яг сарын тэмдэг ирэхийн өмнөх одоо нэг 7 хоногт бол цаанаасаа биологийн үүднээс нөгөө сэрэл доошо буцсан учраас сексийг сонирхолч нэг төрдгөө оршил хийлээ гэж бодоход удаан хөдөлдөг 20-30 минут шахав болно. Тэгээд 50 ч гэсэндээ маш хүчмүртэй байдаг. Тийм гой өндөр таашаалтай. Хүнд оршил хит удна гэсэн бол таах удагдсмал зүгээрөө. Одоо жишээлбэл тэр секс үйл ажиллагаа ямар ядаргаатай лайтай ажиллая гэж бодоод хитэж байгаа эмэгтэй хүнд оршил уудах тусмал лайтай гэж байна. Тийм үү те. Окей. За манайхаа хэдүүлээ нэг 60 секундын реклам үзээд эргээд уулзъя. Сайн байна уу? Энэ үйл та гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо халуун наран, цэнхэр тэнгисийг мэдрэхэд бэлэн үү? Манайх Тайланд улсын Бангкок, Паттайя, Хуахин, Пхукет зэрэг үзэсгэлэнт бүсүүдэд байр болон вилла. 1 сарын түрээсийн үйлчилгээ санал болгож байна. Бүх байр вилла усан сантай 1-10 хүний багтаамжтай, 5 тухтай, сэтгэл ханамжтай сонголтууд таныг хүлээж байна. Мөн бид таныг онгоцны буудлаас тосож авч байрлуулах шаардлагатай бүх мэдээллийг өгч, хөтөж болон валид солих зэрэг үйлчилгээг бүрэн үзүүлнэ. Амралтаа зүгээр нэг амралт биш дурсамж дүүрэн аялал болгоорой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх дугаараас болон манай пэйж хуудасаас аваарай.
За ингээд эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо Жошогийн подкастын эпизод 11 үргэлжилж байна. Ингээд өнөөдрийн бид нэр ярьж байгаа сэдэв бол хөшигний цаадах амьдрал буюу секси амьдрал, энэ хүн болгоны амьдралд бас нэг чухал зүйлүүдийн нэг гэдэгт бол та бүхэн санал нийлэх бах. Тэгээд нэмэх 18 гэдгийг та бүхэндээ анхааруулж хэлье. Энэ титрийн доор бас анхааруулга байнга авч байгаа шүү манайхаа. Тэгээд бид бүхэн мэрэгжлийн хүнтэй өнөөдөр бас ярилцж байгаа. Тэгээд таны хувьд одоо хоёлоо яриагаа өргөжлүүлэн сэдвээ өргөжлүүлээд ярихад яаж одоо хэрхэн хоолт хийх вэ те? Яаж ирчүүд удаан тавихгүйгээр байж чадах вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч. Тэрийг яаж хэрхэн контролдох вэ? Зарим залуучууд контролдож чадахгүй байгаа шүү дээ, тэ. Яг тавих гад ирэхээр суглаад авчих юм уу? Чи болохгүй шүү дээ, тэ. Тэгэхээр яг энэ дээр хоёлоо шууд халуухан яриараа орцсон байгаа учраас хүмүүс нэгс очирдохгүй байх манай үзэгчид. Суглаад авдаг чинь бас нэг хэлбэр нь. Аргуудын нэг үү? Аргуудынх нь нэг нь. Хамгийн чухал суурь юм амьсгал. Амьсгал нэгдүгürt, хоёрдугаарт байр ингээд доошоо эртээ уламжлалт байрлалаар нөгөө номхотгчийн байрлал гэдэг шүү дээ. Эмэгтэйхэн дээр нь эртээ доошоо харцсан байгаа байрлал угаасаа нөгөө цусны эргэлт чинь доошоо чиглэж байгаа учраас хурдан тавих магадлал өндөртэй. Тийм учраас аль болохоор нөгөө бэлгэртнээ сугалж аваад дээшээ харж өвтөх ч юм уу. Цусныхаа урсгалыг бэлгэртнийхаа төвлөрөөс арай бууруулах. За ингийн бол бас нэгдүгürt. Хоёрдугаарт бас нэг юм арга байгаа. Би өөрөө бас дорн дахны янаглах урлаг гэдэг юм одоо тэр нөгөө 5 жил би нөгөө багшаа сурсан гэдсэн шүү дээ. Тэгэхэд чинь сурсан. Дээрээс нас нөгөө хөх хотод оюутан байхдаа гадаа ингээ өглөө болгон тайжиг тасгал хийдэг шүү дээ. Ихэдтэй нэг хийн тасгал. Тэгээ тэрийг ингээ сурч чадаа тэр багш нараас бас сурч байсан. Тэгээ тэр юу гэдэг вэ гэхээр эрчүүд олон удаа дуур тавих юм аргачлал гэж бас байдаг байхгүй юу? Удаан өөрөөр хэлбэл нэг шөнийн дотор үрийн шигнээ цацаж тавьчаад хүлээж агаад нэг амраа дахиж нахина гэж ярьдэн шүү дээ. Тэгэж биш. Нэг үрийн шигнээ цацгүйгээр ингээд хугацааг л уртсгаж гин гэсэн үг л дээ. 15 минут үргэлжлэх юм ин 30 минут болгох. Тэгээд нэг 40 минут болгох ч гэдэм юм. Тийм боломжтой гэсэн үг. Тэрэнд чинь хамгийн чухал юм нэгдүгээр амьсгал, хоёрдугаарт болчин байхгүй. Тэгээ гуравдугаарт мэдрэг байдлыг бууруулна, бэлгэрхтний толгой. Одоо шил мананд хөрөх дээр яг энэ чиглэлээр хичээлээд одоо сүүлийн 10 жил л одоо чардаж чинь дөө. Тэгэнгүүт одоо мананд хөр сүүлийн нэг 4 жил орчим бол яг тэр сексийн сэрлээ удирдах чаддаг болсон гэсэн үг. Хизээ тавьмаараа тэр үедээ тавина. Тэгэхээр би анх бол тавьдгүй байсан. Тавьдгүй шээ тавьдаг тэгтээ байнга биш. Хаяал тэгэнгүүт тэр нь ихэнхдээ яадаг гэсэн нөгөө сарын тэмдгийн дунд үеэр нөгөө өөрөө цаанаасаа дур хүслэхтэй үед нэг азан таарч тавина. Тэгэхгүй бол тэгэл нөгөө нөхөр дандаа надаас төрүүлж тавьчихдаг гэсэн байхгүй. Одоо болохоор би тэр ингэж хоорондоо ярилцаад тэр үед болохоор би энэ сексийн чиглэлээр илүү хичээл сурч судалдаг байсан. Манай нөхөр болохоор нэг анзаардаг байсан. Тэгэнгүүт одоо нөгөө сүүлийн нэг 4-5 жил манай нөхөр хүчгэсэндээ бас хичээлээд ингээд цагийн хөрөнгө оруулалт хийгээд битэр чи секс хийх болгонд бол тэр чинь баг сургалтын талбар шиг болж байгаа шүү дээ. Тэгээ ингээд явсараад одоо манай нөхөр яаж нөхөр үрийн шигний байрх хугацаа бол миний одоо таашаалт нийцүүлж гэх юм уу да. Тэ би 350-аад 450-аад одоо болсон одоо танчлаа одоо ахиад тавихч баг шаардлагагүй болчлоо. Гэтлээ ингээд ханангууд манай нөхөр тэрийг зогсоож байгаа жишээ нь. Тэр болтлоо өөр ингэ удирдах сурсан гэсэн. Тэрэнд хамгийн гол нь нөгөө амьсгал юм уу те? Амьсгалаас эхлээд хамгийн чухал юм эхлээд бэлэг эрхний толгойноо мэдрэх байдлаа бууруулах буюу бандажин дотроо төрсикэн дотроо хоошоо ингээд арсын хоошоо ингээд шамладаг дандаа. Гараа оруулаад байсгийн хойшин шаналаад тэгээ ингээд яваад гарч чинь үйл гараад үргэлдээд явсараад мэдрэг байдал буурч штэ. Тэгэхээр өвтрөө рүү ингээд орж ирэнгүүт тийм амархан учир зүггүй ингээд тавиад ингэж аахгүй. Нийлхэр бүр сөрөг биш үү? Үгүй. Зүгээр үү. Яг шинжлэх ухааны үндсэлтэй тийм. Шинжлэх ухааны үндсэлтэй гэж шинжлэх ухаан тэрийг одоохондоо судлаад яг тогтоосон юм бэл байхгүй. Гэхдээ энэ бол 50000 жилийн туршид одоо Даавгийн янаглах урлаг юм гэдэг чинь энэ чинь маш олон кейсээр туршаад гаргаад ирсэн юм аргачлахгүй. За тэгэнгүүт энийг тэгж мэдрэг байдлыг бууруулах нь байна. Тэгээд дараа нь нөгөөх нь яг өтрөө рүү орж ирсний дараа нөгөөх чинь мэдээж ойр ойрхон тогтмол харилцаатай 7 хоногт 2-3 удаа тогтмол харилцаа хийж байгаа хүний үед бас тэр хугацаанд уртсах боломжтой. Тэгэхгүй хийхгүй байж байгаа 14 хоног 20 хонжоод нэг хийх юм бол нөгөө чинь тэгтээ тэр үрийн шингэн бүр ингээд цугларсан байгаа юм чинь яаж ч барих гад хэцүү болчих юм гэсэн. Тэгэхээр тогтмол харилцаагаа авч явах нь чухал. Хоёрдугаар. За тэгээд дараа нь өтрөө рүү бэлгэрт орж ирсэн дараа амьсгаа.
анхнаасаа л бүх юм маш тайван айж явах хэрэгтэй. Хинэл нь хурдсаал гэх юм бол амьсгал нь түрхсээл тэгэл хурдан тайван магадaltaй болчихно гэсэн. Тэгэхээр ерөөсөө яарахгүй. Маш айжуу тайван. Тэгэд ихэнх нь нөгөө эмэгтэй сайн өдөөгдөөгүй байхад бэлгийн харилцаа эхэлчихэж байгаа учраас тэгж удаан хөдлөхий чинь далиндуулаад эмэгтэйгийнх нь сэрэл нас давхар ингээд өдөөгдөд хөдлөө явж идэг байхгүй. Тэгжээж энэ хоёр чинь ингээд зэрэгцэж ингээд тайван нөхцөл бүртэн. Манай монгол ирчиж ихэнх нь ингээд хийгэнгүүтэл нөгөө химэл нь айгу хурдан тоон хурдан тэгэл бат гэл ингээл явчихсан. Тэнгүүт чинь ерөөсөө нэг 10 минут хүрэхтэй үгүйтэй тэгээ тэр үйл ажиллагаа дуусч байгаа нь эмэгтэй нь яг ард нь хоцорчод байгаа юм. Тэгэхээр тэрийг уртцахт амьсгаа чухал буюу өрцөө ингээ хоёр тишээ олгоод амьсгаа гүнзгий аваад амьсгаа гаргаад ингээд нөгөө яг бэлгийн харилцаа хийж байхдаа тэгж өөр амьсгалаараа өөр контролдох нь шүү дээ. Анхаарлаа амьсгал дээр төвлөрүүлж ин гэсэн үг. Дасгал хийж байгаа юм шиг л бүр бодигаа тий өдөртөх нь тий. Тэнгүүд нөгөө анхаарал чинь бэлгийн эргэтэн дээрээс нь бол анхаарал одоо амьсгал дээр ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бэлгийн тэр сэрэл гэдэг юм чинь доошоо буурна гэсэн үг байхгүй. Тэгээд бас нөгөө тэр янз янзын нөгөө дасгалууд байдаг юм байлаа л дээ. Яг зөвхөн бэлгийн үйл ажиллагаанд дэмжих зорилттой дасгалууд байт юм билээ шүү манайхаа. Тий. Одоо бас нэг асуудал ирчүүдийн бол нийтлэлд бас яригддаг зүйл л дээ. Босгоо олчдөг. Хүчрхэл. Тий, одоо босгоо хүчрхөө яна биерүүлэн дийлгэн мэдэхгүй шүү. Тий. Тэгээд тэр тохиолдол тэгснээ тодорхой хугацааны дараа буцаад зүгээр болчлоо гэдэг жисэн тийм манай найз нөхдөс тийм ярьжсэн тохиолдол байдаг хгүй. Тэгээд тэр ямар учиртай юм бол яа гэм бол одоо ямар нэгэн гадны орж ирж байгаа вирустэй холбоотой байх уу эсвэл сэтгэл зүйтэй холбоотой байх уу ямар нөлөөлөөс болоод эрэхтэн хүн тодорхой хугацаанд нас нь бол залуухан байдаг. Яа гэм бол одоо ингээд жишээл маань найз битээр ингээд юм яриа суужсэн чинь Бээжин рүү 4-5 залуутай ажиллаар явж гинэ. Тэгэл ихэнх дандаа 42 3 4-тэл залуучууд байсан гэж байгаа. Тэгээ хоолнд ороод юм яриа суужсэн чинь нөгөө 3-4 залуучуудын баг 3 нь гэлүүдээ. 4 залуу байвал 3 ч гэх юм уу тий. Бүгдээрээ нөгөө бэлгэртэн тусгай хүчрхэг болцсон, бэлгийн ажиллагаанд доголдсон. Тэгээ яасан гэсэн чинь ерөөсөө стресс. Өөртөө нөгөө бизнес нь дампуурсан. Эсвэл нөгөө бизнес нь том хөрөнгө оруулалт хийх гээд эдэн ачаалттай үедээ байгаа ч гэдэм үү яг иймэрхүү насан дээр. Тэгэхээр нөгөө юм бэлгийн хүчрэлт гэдэг чинь сэтгэл зүй болоод бие махбод айл айл нь нөлөөлнө. Хэрвээ үнэхээр тэр нөгөө даавруудын ялгаралт нь буураад эрүүл мэндийн хувьд асуудлаас болоод төрөө бэлчээр хаач гэдэм үү тийм асуудлаас үүдээд хүчрэл нь муудаж байгаа бол тэр яалтчгүй эрэгтэйчүүдийн эмнэлэгт очих хэрэгтэй. Шинжилгээнүүдээ өгнө. Эмчилгээг хийлгэн тэгжээч асуудал шийдэгдэнэ. Яг нөгөө сэтгэл зүйн асуудал юм уу нөгөө нэг төрөний тарих өөрийгөө аюулд байна гэж мэдэрчих юм бол хэрвээ тэр аюул нь өөрийнх нь бодож байгаагаар би энийг бол шийдэлж чадахгүй юм байна. Би бол өстой ялгтахаар байна. Миний хүч ариу өрхгүй байна гэж бодчих юм бол тарих зүгээр шууд зогсон байдалд чи зүгээр хөш. Одоо чи зүгээр аль болохоор өвдөл багтаагаар үхэгтэй өөрийгөө биелдэг гэдэг юм тохиргоонд өөрийгөө тавьчихдаг байгаа байхгүй. Тэнгүүд нөгөөд чинь гүлий чинь гэсэн. Тэнгүүд нөгөө парасимпатик гэдэг мэдрэлийн систем чи бүх юм зогсон байдалд оруулаад ерөөсөө босгочгүй хөдлөгчгүй гөлийгөд нэг хэсэг явна гэсэн үг байна. Тэгэхээр ерөөсөө хариу урал айгу багт болчихно гэсэн. Тэгээ сэтгэл зүйн ийм одоо нөлөө маш их байдаг. Ялангуяа ийм 40 орчим насны 35-аас 45 50 орчим насны ийд хөдөлмөрлөж яваа, ачаал үүрж яваа үед. Тийм. Тэгэхээр эртэн хүн чинь нөгөө стрессээ тайлах юм. Тэгэхээр эртэн хүн бол ядаж 7 хоногт нэг 2 удаа нэг юм хүчний дасгал хийдэг ч юм уу, спортоор хичээлдэг ч юм уу, тэр стрессийг нөгөө гадагшлуулах юм процесс аяг хэрэгтэй байхгүй. Тэгээд чи нөгөө юу бол юм бэ л дээ. Энэ дээр миний туршлагаар би бас найзтайгаа ярилцаа хоорондоо тэг шийдсэн байхгүй. Би зөвлөгөө өгöd байгаа юм биш. Ер нь тэрэн дээр юм байдаа гэдэг те. Тэр болохоор за ямар ч байсан дасгал хэрэгтэй. Энэ чинь нөгөө цусны эргэлт гэдэг юм уу, биений энерги одоо эрчим хүч энэ төр чинь бүгд сэнэглэгдэж байгаа шүү дээ. Дээрээс нэг физикал би чинь нэг жоохон хүчрхэг болоод ирэхээр ингээд алхаж суух зэг сандлаасаа босох хүртэл арай өөр хөргөч рүүгээ гараа явуулахад хүртэл хөрөөдөг шүү дээ. Тэр шиг тэр физикал биеийнхаа тамирыг жоохон сайжруулад нэгт хоёрт болохоор нөгөө юунуудаа уух хэрэгтэй. Одоо тестостеронын дааврынхаа угаасаа л одоо 30 гараа 40 рүү 40 гараад явж байгаа бол бид нар шинжлэх ухаан чандаад за надад ямар витаминууд юу дутагдаад байна. Эдрийг ингээд тогтмол уугаад явах хэрэгтэй. Идж ууж байгаа хоол хүнстэй тэдэртээ анхаарах хэрэгтэй. За дээрэс нь илүүдэлчинтэй бид анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол илүүдэлчин чинь бас нөгөө дур хуслын юг багасгах үед магадaltaй мэлэн шүү дээ тий. За тэгээд ПВ багасгах хэрэгтэй мэлэн шүү.
Тэр бүр шинжлэх ухааны үндэслэлтэд нотлогдсон. ПИВ чинь нөгөө эр дааврыг жоохон багасгаад байдаг. Эм дааврыг жоохон нэмгээд байдаг гэдэг шиг тийм судалгаа байд юм билээ. Энэ дээр хараа нэмээд ихэд бас нэг ийм юм аягүйх нөлөөлнө. Ямар нэгэн харшилтай болон харшил гэдэг чинь өөрөө бие организмд яаж нөлөөлдөг вэ гэхээр жишээлбэл глютений мэдрэгчлээ л гэж үү. Глютен чинь нөгөө гурилан дотор агуулгаж байгаа уураг байгаа штэ. Тэнгүүт тэр төрөлхийн тийм нөгөө глютений мэдрэгчлээ эрхтэй хүн байлаа гэж бодоход тэрийг бид нар шинжилгээ өгдөг учраас мэдгүй штэ. Монголчууд угаасаа л гурил иддэг. Тэгэл гурил тэгэхээр зүгээр л гэж бодоод явдаг. Тэнгүүт нүүрээр нь хит их батг гардаг. Маш их таргалтай. За тэгээд харшилтай. Ямар нэгэн харшилтай л байвал глютений мэдрэгчл өндөр байх магадлалтай. Хэрвээ юм байх юм бол глютений яд үхээр нөгөө гидсний ханд тэр шимт хичээлийг сорж авдаг вили гэдэг юм хуруу шиг юмнууд байна. Тэднийг ингээд өргсүүлээд ин гэсэн. Тэгээд дээр нь зайг ингээд холдуулцдаг. Тэгэнгүүт нөгөө цус руу орох хэвээр юмнууд нь гүйцэн сайн орж чадахгүй. Анги бүр ингээд задраад орох хэвээр юмнууд нь бүхлээрээ томоор орчдөг. Тэгэнгүүт нөгөө дархлааны систем тэрийг чинь гадны бит вирус гэж үзээд шууд өөрийнхөө биенүүд дайрж эхэлдэг байхгүй устгах гад. Тэнгүүд нөгөө хүний бие чинь тэр чигтээ өөрийнхөө биений эсрэг дархлааны систем ажиллаад устгалд оруулаад эхэлдэг гэсэн. Тэнгүүд нөгөө шимт хичээлээ гүйцэд авч чадахгүй нөгөө гидс чи өрөвсөд шимт хичээлээ 100% авах хэвэл 50%, 70% авна. Тэнгүүд энэ шимт хичээл чи өөрөө нөгөө тестостерон дааврыг ялгаруулалтын гол их сурвалж болно шүү дээ. Тэгээ шимт хичээлээ дутуу аваад байвал тестостерон бага ялгарна тэр хэмжээгээр хөвчрөлт муудах магадлал өндөр болоо. Ийм цикл байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүнсний мэдрэгшил гэдэг юм айгүй чухал. Ялангуяа одоо 21-р зуунд. Хүнсний яг юунд мэдрэгшилтэй өндөг цагаан эдэг. Монголчууд айгүйх мэдгүй цагаан эдэг сайн гэж айгүй хэрэглээд байгаа. Гэхдээ үнэний сүний мэдрэгшилтэйгээ өөрөө мэдгүй айгүй олон жил явлаа гэж бодоход тэр чин гидсэн ингээл өргөсүүлээ л яваад юм гэсэн. Тэгээ шинэ дэжилийн дутагдaltaй. Тэгээ ялангуяа Монгол ирчүүд чинь нөгөө хоолны төрөл зүйл нь бага штэ. Цөөхөн төрлийн мэдж удаг. Тэгээд нөгөө нэмэлт хүнсний одоо амин дэмүүдээ уудаггүй. За тэгэхээр ийм юу нөгөө цаагаар бол далд үлсгэлэнд өртцсөн гэж ярьдаг байхгүй. Тэгээ энээсээ болоод бэлгэртний хөвчрөлт муудах юм асуудал руу их ордог. Эмчтэр очингууд яхаа эмччин шинжилгээ өглөө хүнсний мэдрэгчл гэдэг юм чинь харилцаа холбоо уялдаан сайн мэдгүй юм чи тэгэл ангаахын салбарт яах вэхээр яг нөгөө тестостерон дааврын нэмэгдүүлэх эмчилгээ одоо өөр түрээ бэлчирхааны үрслийг дарагч гэдэг ингээд эмнүүд бичээд өгч. Яг нөгөө далд цаад өсвөлнгийн дарах эмчилгээ бас сайн хийж гин үгүй гэдэг дээр бас бодволштой юм билээ. Ирчүүдээ би яг бас өөрийнхөө зүгээс зөвлөхөд нэгт манайхаа юу яах хэрэгтэй. Хамгийн түрүүнд зүгээр ямар нэгэн бид нар чи яг ингээд за залуу наснд бол хүч аваад өрсөл аваад явж исэн залуучууд зөндөл байгаа Монголд нүүэлэг би ч тэ авч исэн. Би бол ер нь бүх юм дээр шударга ярьчтэй. Яа тийм тэгж би нээлттэй байж манай үзэгчид нээлттэй сэтгэл зүгээр сонсон шүү дээ тий. Тэгэхээр бас тэр чинь нөгөө ямар ч биднэрт мэддэхгүй мөртлөө цаанаа өрөвслүүд үүсцэн явж явах магадaltaа тэр чинь яг бэлгийн нөгөө үйл ажиллагаанд бол 100% нөлөөлөө яж дээ бэл. Зүгээр шууд очиод тэр зүгээр нэг ийм жижиг шинжилгээ биш юм бүр том тестээр өгдөг тэр шинжилгээ гэдэг. Тэр өгч бүр заавал өгөөрэй заа юмрах. Тэрийгэ өгөөд тэгээд босод нөгөө биеийн организм шинжилгээнүүдээ өгөөд ингээд өөрийнхөө яг эрүүл мэндийг ямар байгааг мэдчих хэрэгтэй юм л. Тэгээд ерөөсө хэдэн настайгаа бас ойлго. Тэгээд тэр чинь нэг насаар бидний юмнууд нөгөө авах хэвээр байх хэвээр юмнууд чинь дутчихэдэг. Тэгэхээр тэр юмнуудаа бид нөхөд явах хэвээр мэл шүү. Энэ хоёр зөвлөгөөс манайхаа өгье. Тэгээд ийм төрлийн одоо энэ чиглэлийн ивент тэгж спонсор байгууллагад хамтарч ажиллана шүү. Тогтцоолсон. За одоо хамгийн сүүлийн асуулт биш сүүлийн том бэлэг нөгөө юм том дэд сэдв гэм бэлэг хэрэгтэй байсан бэлэг төсвөлийн бэлэг хэрэгтэй. За нэр бас нэг юм далд байдаг сэдв байдаг. Энэ нэг донтолтой холбоотой. Одоо бүр эсрэг нь хойлоо. Хит их дурдчаалтай байх. Тэгээ энэ аюултай юу? Иннээсээ болоод одоо зарим залуучууд ирчүүдийг муулаад явах те. Эмэгтэйчүүд гэсэн эмэгтэй хүн ч байгаа шүү дээ те. Хит их дурдчаалтай болоод тэрнээс болоод нэг гэр бүлээ хуурах юмуд гарч ирж штэ мэдээж хитэх өдөр чинь тэр хүнээ буруу бас биш нөгөө байглаасаа хит их те. Тэгээд нөгөө энэ хит их дурдчаал гэдэг нэг ойлголт байгаа шүү байгаа. Тэгээд донтолт гэж нэг ойлголт. Секст ч хүн амар донтдод штэ. Энд чинь нэгэн төрлийн бас юм том донтолтууд нэг штэ те. Энэ тал дээр хоёлаа ярьж өгвөл энэ над дээр юм кейс орж ирчихсэн. Хэд эмэгтэй байгаа л да. Тэнгүүт тэр эмэгтэйчүүд маань яадаг гэхээр
өглөө нөхөртэй бэлгийн ярилцаанд орчоод өдөр нь ажил дээр очиод ажлынхаа нэг хүнтэй орон заяа. Оройн очиод одоо бар ресторан гэх юм уу. Зүгээр ямар ч хамаагүй хүнтэй танилцаад зүгээр эцсийн зорилгоо секс их зорилготой. Өөрөөр хэлбэл нөгөө сексийн хувьд одоо тийм өндөр идэвхтэй бодит кейс те. Бодит кейс. Нөгөөх нь болохоор нэг удаагийн бэлгийн ярилцаанд 14-5 удаа тавьдаг. Тэгээд нөхөр нь ерөөсө хангаж чадахгүй. Өөрөөр хэлбэл секси маш бас идэвхтэй байна. За тэгэнгүүт зөвхөн эрэгтэй дээр ч биш, эмэгтэй дээр ч гэсэн бас юм байна гэсэн үг гэж хэлэх гээд байна л да. Аль аль нь гэсэн үг. За тэгэнгүүт ийм идэвхтэй хүмүүсийг нэгдүгээрт нөгөө нийгэм маань өөрөө жоохон секси ер нь ийм идэвх өндөртэй хүмүүсийг ер нь донтцсон гэж харах гэдэг. Тэгтэл эдгээр чинь болохоор нийгмийн цөөнх. Нийтлэг биш гэсэн үг, цөөнх. Тэгээд донтох хэлбэр яг юу руу орохороо илүү аюултай болдог гэхээр яг нөгөө л стресс. Нөгөө стресс ороод эхлэнгүүт л нөгөө стрессээ даван туулахын тулд шууд сексээр орлуулдаг. Секс хийгээд тавьчвал нөгөөт нэг юм тавирсан мэдрэмж орж ирэнгүү тэр нэг юм тархинд нь би нэг аюулгүй байна гэж юм шиг мэдрэмж өгдөг учраас тэрэндээ илүү донтоод илүү аюултай эрсдэлтэй секс рүү ороод идэг гэсэн үг. Тэр яг ингэж явах юм бол стрессээ даван туулах хэлбэрээ секс рүү оруулаад эхлэх юм бол энэ донтолтын хэлбэр рүү шууд өөрийгөө хайчиж байгаа хэлбэр байна. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрөө сексийн донтолт гэхээс илүү ихлээр тэр стрессээ даван туулах аргачлаа зөв хэлбэр рүү оруулах бол сексээр стрессээ даван туулах юм бол донтолт руу өөрийгөө оруулаад гэсэн үг. Тэгэхээр энэ дээр манайхаа аягуулс ялгаж ойлгох нэг юм байна. Одоо сексийн актив байдал чинь бол цоо эрүүл байдал. Маш сайн байдал. Секси актив. Хүн болгон заяагдахгүй. Өстой маш сайн байдал. Гэхдээ бит хоёр болохоор бүр гүнзгийг нь ярьж байгаа шүү. За манайхан зөв ойлгох тэр донтолтын хэмжээнд бүр ингээд байд сууж чадахгүй энэ ярьж штэ манай эмч маань одоо бүхэл бүтэн одоо өдөрт ингээд 3 өрөмтэй ингэж тэр хэрэгцээгээ хангадаг ч гэдэг юм нэг удаа 15 ч гэдэг юм ийм бодит кейсүүд бас байд юм байна. Тэгээд аль хэдийн энэ чинь нэг 70 байдаг хүнд ярихаас ичдэг сэдв болохоор яг ийм тохиолдолд яах эмчдэр очих юм уу эсвэл одоо яах хэвээр. Хамгийн гол нь ийм хүмүүс маань ихэнх нь сэтгэл зүйд нөгөө гэмтэлтэй буюу шарахтай байж идэг гэсэн. Бага насндаа авч ирсэн. Өөрөөр хэлбэл багаасаа авч ирсэн нэг мэдрэмж нь юу нөхөр сэтгэл зүйн хариу одоо таагүй мэдрэмж тулгарлаа гэж бодоход тэр стрессээ тайлахдаа секстэй холбоотойгоор тайлах юм бол энэ илүү өөрт нь таатай мэдрэмж төрүүлэх юм байна гэдэг тийм нэг юм явцыг тулцсан туршлага болоод авсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг ийм биш арай өөрөөр байж болно гэдэг нь сэтгэл засалж сэтгэл зүйч дээр очиж өөрийнхөө тэр хамгийн хүн болгонд нэг өөрийнх нь хамгийн том шарах гэж байдаг байхгүй юу? Амьдралд тулсан магадгүй аав ээж нь яг ямар орчинд өссөн, ямар асуудал тулгарсан. Ер нь бол ингээд хүмүүстэй яриад үзэхээр гаднаа ингээд айгүй гоё ажил төрөлтэй. Тийм асуудалтай байхын хэрээр илүү гаднаа болоод байгаа юм шиг, бүтээд байгаа юм шиг айгүй амжилттай явж байгаа юм шиг тийм баг зүүж амьдрал хүмүүс айгүй хийдэг байхгүй. Яг ингээд гаднаас нарахаар айгүй ингээд гоё эмхтэй, эсвэл гоё залуу. Тэг ингээд нөгөө гүн рүү нөрөөд ярилцаад үзэхээр бүр цочирдом тийм түүхүүд, шархууд ярьж орж ирдэг байхгүй. Тэгэхээр тэрийг эхлээд ил гаргаж ирж сэтгэл зүйчтэй сэтгэл засалчтайгаа ярилцаа тэр чинь зөвхөн нэг удаагийн уулзалтаар ерөөсөө шийдэгдэхгүй. Монголчууд энийг асуудал нэг удаа уулзчихвал тэгэл хайчдаг байхгүй. Цувралаар тэр асуудлаа ингээд нэлээд зэгцэртлэн тэр хүнтэйг ингээд явах хэрэгтэй. Тэгчиж асуудлыг даван туулах аргачлалаа арай өөрчилчих юм бол нөгөө сексийг дом болохоос арай гайг болно гэсэн үг. За би танаас нэг асуулт асууя. Энэ бүр хүн болгоны дотор байж идэг, дэлхийн хүн болгоны дотор байж идэг асуулт заяа. Тэгтээ асуудаг асуулт. Тэр юу гэж та тэгтээ шударгал хариулаарай. За. Эрэгтэй хүн чинь надгуусан амтналаг талаас нь таарай тийм. Насан туршдаа нэг эмэгтэй хүнд үнэж байх боломжтой юу? Үнэж байж чадах уу? Боломжтой юу биш? Чадах уу? Хэдэн хувьтай вэ? Мэдээж ч олон өөр төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ хоёулаа нэг массыг ирж байна. Тэрэн дээр тийм үгүйг л харуулчихсан. За хувийг нь бол би өстэй хэлж мэдэхгүй байна. Ийм судалгаа бол би олж ирсэн уншиж байгаагүй юм байна. Зүгээр миний санаж байгаагаар бол нэг судалгааны юмыг бол санаж байна. Тэр юу гэхээр араар тавьсан эрчүүдийн 67% гэж байгаа байхгүй судалгааг нь харахад. Араар тавьсан гол шалтгаан юу байсан бэ? Эсвэл нөгөө эмэгтэйгээс тэр заавал гэр бүл байх албагүй шүү дээ. Хос ээж жагаад өөр эмэгтэйтэй ч гэдэг юм. Гол шалтгаан нь одоо
сэтгэл зүйн одоо салбарын подкастнууд дээр ер нь зөндөл ярьдагтай хүмүүс л их анзаарахгүй л байна. Тэр нь байсан бэхээр өдөр тутмын одоо бие биенийг үнэлэх, харилцах, тийм нөхөрсөг харилцаа, бие биенийг ойлгох юм нь бага байсан учраас тэрийг өөр газараас ирж хайж аваад одоо уралт болсон байх чинь. Тэгмэд энэ нөгөө эр хүн өөр эмгтэйг хүсэх хинэ дэр гэдэг чинь яг хинч баталгаа өгч чадахгүй. Яа тэр чинь нөгөө цаана сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйл явж байгаа учраас. Нэгдүгээр, хоёрдугаар тухайн эрэгтэй хүн маань өөрийнх нь нөгөө түрүүний яриадсан зөвхөн эмгтэй хүн дээр ч эрэгтэй хүн дээр ч гэсэн яг адилхан. Нөгөө өдөөлт нь амархан. Маш мэдрэг. Тийм юм эрэгтэй хүн бол эмгтэй хүнд өмж явж чадахгүй. Нэг хизээч нэг хүнд өмж явахгүйгээс гадна нэг хүнтэй удаан тогтмол харилцаа үүсгэхэд маш хэцүү. Одоо түрүүний ярьжсэн эмгтэй шиг л өглөө нэг эмгтэйд хийсэн бол маргааш нь өөр эмгтэйд хийх сонирхолтой. Тэр чинь өдөөлт нь маш мэдрэг учраас. Тэгтэл нөгөө тоормсон гэдэг чинь тэ нөгөө саатуулагддаг юм маш өндөр хэрэгтэй. Жишээлбэл хэр аргийн юм таалагддаггүй. Баахан нөхцөл дурдсан шүү дээ. Өндөр нь тийм байх хэвээр, ийм өсөө хусан байх хэвээр гэл шаардлага өндөртэй хэрэгтэй байх тусмаа тийм магадлал нь буураад эхэлнэ. Тийм ээ. Энэ би яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр энэ ерөөсөө айгүй том сэдв байхгүй. Яагаад тэгэхээр ихэнх зарим ингээд нэг 40-оос дээш насны бүсгүйчүүдийн яриаг сонсож байхад яг үе тэгээд ер нь насан туршдаа юу янч гэж байх уу те өвч аваад ирчихгүй бол надад мэдэгдэж миний сэтгэлийг битгий гэмтээгээсэ гэдэг аль хэдийн тэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ настай холбоотой ойлголтууд жоохон өөрчлөгдөд байна шүү дээ те. Тэгэнгүүт нэг 20-30 насны бүсгүйчүүд бол хизээч үгүй. Тэр бол гэрээ тэгхэл юм бол би бол ямар ч хайртай байсан хідэн ч хүүхдтэй байсан шууд сална. Тийм зарчимтай хүмүүс байдаг шүү дээ гэдэг шиг. Ирчүүд болохоор дийлэнх нь гээл ярьчихад буруудахгүй хаа. Зарим намайг шууд багалзуурдах хоо. Гэтэ дийлэнх нь бол энэ насан туршдаа нэг эмэгтэй хүнтэй байхад бол хэцүү дээ. Ер нь бид нар ч азарган те олонгүйтэй гэдэг шиг те нэртээр үесэл ирчүүд нэг их нэртэй ер нь байдаггүй л байсан да гэл ахнар хүртэл ингээл ярьдаг шүү дээ те тэр өөрсдийгөө зөвтгцэн зөвтгөллүүдтэй байгаад байдаг байхгүй сэтгэл зүйн хувьд гэтээ бол би Америкт ингээл Европт те янз янзын тэр залуучууд бол яг насан туршдаа нэг эмэгтэй хүнтэйг байж байгааг харсан. Тэр өөрийнх нь нэг ном зохиол дээрч байдаг шүү дээ. Гэхдээ тэр ямар камер дэрэгдэн суйрлуулж чад насан туршдаа дагсан биш. Гэтэ чин сэтгэлийн тэр хүн худлаа ярих шаардлагагүй тэмдэглэлүүд дээр ч гэдэг юм уу те. Тэр нөгөө дурсамж хуваалцууд дээр биста насан туршдаа энэ эмэгтэйтэй сууснаас хойш 60 жил, 50 жил, 40 жил би тэгээгүй шүү. Болт юм билээ шүү гэл ингээд тийм хүмүүсийг ч харсан. Тэгэхээр хоёр талтай юм байна те. За тэгээд тэр нөгөө биологийн үүднээс бас одоо ингээд яг энэ ажлыг хийгээл явахар чинь эцсийн сүүлдээ ер нь тэгэл тарих судлаач болоод дуусч байгаа хөө бас ингээд уншиж суралцсан. Тэгээ нөгөө биологийн үүднээс бас тэгж тайлбарлаад байгаа байхгүй. Эр бэлгээс гэдэг юм чинь тогтмол нөгөө ялгарч байгаа учраас тэрийг нөгөө гатгчлуулах биологийн хэрэгцээнийхээ үүднээс эмэгтэй хүн ч болохоор сард нэг л удаа өндгөөс ялгаруулна. Эрэгтэй хүн ч болохоор 7 хоног тутамдаа нөгөөдгөө ялгаруулах юм хэрэгцээ байгаад. Тэгэхээр нөгөө биологи өөрөө цаанаасаа тогтмол бэлгийн харилцаатай байнгын тарих нь өөрөө энэ үр удмаа үлдээчихээр харилцаанд орчхоор боломжтой эмэгтэй хаана вэ гэж хайж явдаг байгаад байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ үндэс нь өөрөө бас эмэгтэй хүнийг ботход эрэгтэй хүн илүү нэг хүнд үнж биш байх боломж нөхцөлийн бүрдүүлдэг гэд одоо миний судалснаар бол одоо тийм байсан. Бас нэг ийм яриа байдаг. Ер нь бол нэвтрүүлгийн маань сүүлийн эдэн асуулт одоо сэдвүүд өрнөж байна. Тэгээд үнэхээр дуусгамааргүй. Энэ өөрөө том сэдв, дээрээс нь маш амттай сэдв. Бид нар нөгөө хоёлаа жоохон бахта нөгөө халуун өнжилгээ сонингийн ингээ хэлтэрхийг нууцаар уншиж сонирхсан шиг энэ ч өөрөө тийм амттай сэдв байхгүй. Тэгээд дээрээс нь бас үзэгчтэй, сонсогчтой хандаж хэлэхэд энэ ямар нэгэн садар самууныг сурталчилж байгаа биш. Бид нэр энэ боловсролыг дээшлүүлэх тал руугаа дээрээс нь энэ харилцааг сайжруулахад гарч байгаа тэр зангилаануудыг тайлах тал руугаа энэ талаар бид заашгүй ярилцж явах хэрэгтэй. Заашгүй энэ талын бид нар судалгаануудыг уншиж, подкастуудыг сонсож ийн гэдэг чинь бас судалгааны материалуудтай танилцж ийн гэсэн үг байхгүй юу? Маш олон таны уншсан судалгааны материалуудын охийг нь авч ийн гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэд гэр бүлийг салгахгүй байхаас аврах. Маш чухал сэдв. Гэр бүлүүд хүүхэд өнчрүүлэхгүй байх
гэсэн үг шүү дээ тий. А дээрэс нь хосуудыг эн чинь гоё хэцүү болцсон тэр үл ойлголцсон байгаа тэр хосуудын харилцааг буцаад гоё дулаан болгох гэдэг. Энэ бүх зүйлүүд чинь одоо дарааллах юм бол эхний хэдд нь орохоор зүйлүүдийнх нь нэг нь өөрөө энэ секси амьдрал буюу одоо өшгөний цаатах амьдрал байгаа шүү. Тэгэхээр энэ талаар бид тээр бол маш дотн гүнзгий сэдвүүд рүү орж ярилцлаа. Зарим хүний хувьд бол ийм юм анх удаа монгол хэл дээр монгол юугаар сонссон жоохон чихэн алт болно гэж ярьдаг шиг жоохон эвгүй байсан болоо уучлаарай. Тэгэд хамгийн сүүлд бас манай үзэгчдэд манай сонсогчдод бас хэрхэн тантай холбогдох боломжууд байдгийг тэгээд танах та одоо ямар нэгэн институт компаниг төлөөлж явдгуу сэтгэл зүйн төвийг төлөөлж явдгуу эсвэл та ингээд хуваарай коучлоод явдгуу яаж тантай холбогдох боломжтой вэ? За би хуваарай явж байгаа гэж ойлгож олно. Тэгээд sex coach цацаа гэд Facebook дээр пэйж хуудас руу хандаад за тэгээд сая сүүлд зочил CGM-ийн дээр онлайн платформ буюу онлайн курсын нээсэн явж байгаа. Тэгэхээр ганцаарчилж VIP уулзалт хийж болно. Эсвэл эхлээд хичээлүүдэд үзэж болно. Өөрийн одоо анхан шатнаас ахуулаад эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа бүр том хөтөлбөр байгаа. Тэгээд ороод яг үнэхээр шаардлагатай бол ганцаарчлан цаг. Групп одоо тэр юу л орохоор нөгөө хэлний юм уу шиг юм групп үүсгэсэн. Тэгээд цуврал хичээлүүд байж байгаа юм тийм видео хэлбэрээр. Одоо болохоор нөгөө онлайн вебсайт учраас өөрөө ороод сонсох гэсэн хичээлээ шууд дарж байгаа төлбөрөдлөө сонсох боломжтой болсон байна гэсэн үг. Зөв. Тийм. Тэгээд хичээлүүдэд үзчихэд тэндээс сурах юмнуудаа сурчаад дахиад нэмэлтээр уулзалт тайлбар шаардлагатай зөвлөгөө шаардлагатай юм бол VIP уулзалт авах илүү зүгээр. Тэгэхгүй шууд VIP хийхээс илүү эхлээд тодорхой хэмжээний бас нэг жаахан юм үзээд нэг ойлголттой болчиход орж ирэл үнэн зүгээр тийм. Зөв. За тэгээд үзэгч сонсогчтой хандаж хэлэх одоо хосуудтай юу хэлэх юм бэ? За түрүү нөгөө нэг хоёулагийн ярьжсэн юм дээр бас нэг жаахан дутуу юм үлдсэн. Оршил яг яаж хийх үү? Нэгдүгээр тийм асуудалсан. Хоёрдугаар яг нөгөө ид секси үеэр яг яах вэ ч гэдэг юм тиймэрхүү асуудал гадаг сэрч тий. Тэрэн дээр гүйцэгээд хэлэхэд олон юм мэдээж деталь ярих юм бол олон юм ярих штэ. Гэхдээ яг нэг гол поинтыг хэлээд өгчүүл зүгээр. Тэрний үхээр хилүү ерөөсөө 90% өдөлтийн гол зэвсэг багаж гэж явдаг учраас яг секси харилцаанд орж явах үед дур тавьдаггүй эмэгтэйг дур тавилахад эмэгтэй нь өөрөө хилүүгээ оролдох. Эрэгтэй нь өөрөө бэлгэртнээ шургуулсан хөдөлж явах үедээ давхар гараараа хилүүгийн давхар оролдож өгөх. Өөрөөр хэлбэл нөгөө давхар аягуулсаа өдөлт хийх хэрэгтэй гэсэн үг. Эмэгтэй нь өөрийнхөө хүхийг оролдох, базах. Тэгээ энэ сэрлийн цэгүүдийг олон сэрлийн цэгүүдийг зэрэг сайн өдөөх юм бол эмэгтэй хүн дур тавих магадлал нь хурдан бөгөөд оновчтой болно. За энийг аягуулсаа ойлгох хэрэгтэй. Энэ юу ч хамгийн гол point нь. Тэгээ тэрийгээ яг базуулмаар байна уу, хазуулмаар байна уу, чимхүүлмээр байна уу гэдэг чинь тухайн хүн болгон өөрт нь өөр мэдрэмж өгдөг учраас эрэл хайгуулах юм асууна. Хийж үз, асуу. Хийж үз, асуу. Тэгээ зарим хүн болохоор асуухаар санаа зовд чид хэлж чадахгүй зүгээр ядаж биеийнх нь тэр хилэмжийн body language-ийг сайн харах хэрэгтэй. За баярлалаа ингээд эрхэм өнөс сонсогчдоо Жошогийн подкастын 11 дахь дугаар байлаа. Подкаст маань улам халуухан болж байна. Тэгээ биднээс улам олоолаа болж байгаа. Тэгээ та энэхүү подкаст таны эргэн тойрон найз нөхөд хэрэгтэй гэж үзэх юм бол шеэрлээрэй. Please. Олон хүн төгөөгөр маш хэрэгтэй сэдв шүү. Баярлалаа.